зай дагуу их өгдөөцийн удам болсон Монгол түмэн сайхан амарч байна уу? Соён гэгэрүүлэгч телевизээс бэлтгэн хүргэдэг Бах уралдаан Эрдэмийн чуулганы 160 дахь дугаар таан тавтай морилно. За монголчууд бид яг энэ зур маш олон зүйлийн мухардлалд хүрээд байна. Бид өнөөдөр ажил гэрээсээ гараад годамжинд хэн нэгнээс аливаа зүйлийн талаар, юмны мөн чанарын талаар бид яг ямар үед явж байгаа, биднийг ямар ирээдүй хүлээж байна гэж асуух юм бол олон хүн тэнэгэлцэн, эргэлцэн хариу өгөхөөр тийм л цаг дээр байна. За энэ цагийг бол торгон цаг, торгон агшинч гэж нэрлэж болно. Яг энэ тэнэгэлцэн харанхуй ийм байдлаасаа бид цаашаа зөв зохистой урагшлах уу, эсвэл бид эндэл эргэлдээд байх уу гэдгийг олон улсууд дор үнэ шаналж бодож байгаа учраас энэ талаар бодиттой хариулт Монгол хүний мөн чанарын том ойлголт өгөх үүднээс өнөөдрийн уралдааг хүргэж байна. Бах уралдаан Эрдэмийн чуулганы 159 дахь дугаарт академич, шинжлэх ухааны доктор, профессор Болдбаатар ухааны хүү гүн бэлэг оролцож аз жаргалтай Монгол хүн ба эрх зүйн сэдвээр та бүхэндээ хөөрөлдсөн. За Бах уралдаан Эрдэмийн чуулганы 158 дахь дугаарт соён гэгэрүүлэгч телевизийн мэрэгдийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Гавьяат багш Цэрэнгийн Дэмбэрэл оролцож төрийн шагналаас иргэний шагнал руу гэсэн уралдааг та бүхэнд хүргэсэн байгаа. За шагнал гэдэг нэг талаар хүнд урам зориг, онгод тэмэр боловч нөгөө талаар шагнал гэдэг монголчуудыг хэрхэн хоёр талцуулан хувааж байгаа тухай авсан хүмүүс нь шагналаасаа болж зарим нэгэн зүйлийг хурц хүчтэй хэлж чадахгүй байгаа тухай аваагүй улсуудын дээр авсан хүнийхээ араас янз бүрийн байдлаар сайн муу ярьж хагаралдаж байгаа тухай манай Эрдэмтэн та бүхэнд баримт түвшин ярьсан байгаа. Бах уралдаан Эрдэмийн чуулган та бүхэнд өнөөдөр мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэсэн томоохон нэгдсэн ойлголтын талаар хүргэхээр уралдаагаа хийхэд бэлэн болоод байна. За мөнх тэнгэр судлал бөө мөргөлгээд ярихаар монголчууд төдийгүй энэ судлаач нар эрдэмтэд энэ бол илэр балар цагийн хүмүүс хамгийн ухаан багтай байх цагийн эсвэл хүмүүс байгальдаан ойрхон оюун ухаан болон зүрх сэтгэл, шинжлэх ухаан бүх юм хөгжөөгүй байх цагийн гинэн үеийн ойлголтоо гэж ярьж байна. За нөгөө талаар бол мөнх тэнгэрийн язгуур шинжлэх ухаан гэдэг бол Эзэн богд Чингис хааны оройд нь хүрч чадсан зөвхөн энэ Төв Азийн орой дээр байгаа хэтэн хүмүүсийн нээж олж харсан тэр ухаанч байж магадгүй гэсэн томоохон бүлэглэл бас гарч ирээд байгаамаа. Тийм учраас та бүхэнд өнөөдөр мөнх тэнгэрийг яагаад шинжлэх ухаан гэж үздсэн тухай маш сонирхолтой үнцэнтэй ховор нэгэн мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Бах уралдаан Эрдэмийн чуулганы 160 дахь дугаарын зочин бол физикч, философч, Монгол суугаан судлаач, доктор, Манукул академийн гүйцэтгэн байгуулагч, ерөнхийлөгч Зулагийн Батутхан оролцож байна. За эмэгтэй хүнд агтсан их ажил бол шинжлэх ухаан төдийгүй хамгийн хүмүүсийн нээж чадаагүй тэр ухаан юм. Энэ лүү зориглож яагаад олон эрдэмтэнд ордоггүй, эрдмийн ширээний ард сууж эрдэмтэн гэж яригдсан ч гэсэн их үнцийг нь тавих төр улсууд цөөхөн байдгийн нууцсан энэ бол асар хүнд ажил. Энэ бол зүүн бэлгийн, оюун ухааны, шинжлэх ухааны, мөн чанарын, хүн чанарын сайхан сэтгэлийн уулзруулсан ажил учраас ийхүү энэ судлал руу цөөхөн хүмүүс орсон байдгийм байна. За ямар ч байсан Батутхан доктор өнөөдөр мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэсэн маш том номыг барин таглаж өөрийнхөө өнгөрсөн он жилүүдийн судаллыг үзэгч та бүхэнд ном болгон хүргэж байна. Энэхүү ном бол яалтчгүй монголчууд бидний хүсэн хүлээж байсан. Тэр дундаа бид оюун санааны хувьд маш их элмэгдэж, оюун санаагаа харин том гүрний бодлогоудаас болж мартаж, умартаж, өөрийгөө танихгүй болтлон төөрсөн монголчуудын хувьд бол энэ үн цэнтэй судлагдгүй магадгүй өмнөх он жилүүд, эх он жилүүдийн гагнаас болох ийм ном юм аа. Тийм ч учраас номонд нь бид баяр хүргэж олон мянган үзэгчид маань талархаж нэгэн суурьтай судлагдсан гэдэг үгнээс өнөөдөр зочноо өрн та бүхэнтэй хөөрөлдөх гэж байна. За энэ өдрийн минь төргий танд. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн минь төргий. За олон мянган үзэгчид маань бас таны үгийг сонсож, таны тэр онцтой сайхан үгүүдийг ухаж бодохыг хүсдэг учраас өнөөдөр үзэгчтэйгээ урилгаар студид урилаа. Та бол физикч хүн, та бол шинжлэх ухааны хүн. Мөнх тэнгэрийг бол өнөөдөр шинжлэх ухаан биш. Энэ бол зүгээр судлагдах, энэ бол зүгээр мөргөл, бөө бол мөргөл гэх ингээд нэг Монгол цуу ухааны зүйл бол нэг хатавчанд маягтай. Өрнийхний шинжлэх ухаан гэж дайрд давшилж байгаа зүйл бол нэг юм хойморт маягтай. Явж иртэл 2000 он гараад, шинэ 1000 гараад дэлхийн томоохон физикч нар бол за манай шинжлэх ухаан судлах зүйлээ дуусгахаа. Та бүхэн хүн төрөлхтнөөс үлцэл өчгөө. Өнгөрсөн хөгжил дэвшил бүх юмыг бид та бүхэнд авчирж өглөө. Физикийн шинжлэх ухаан та бүхнийг саранд хүргэлээ. Та бүхнийг сансарт гаргалаа. Та бүхний эс рүү орж чанад руу орлоо гэвч бид мухардлаа гэж хэллээ. Тэгэхээр яагаад тэр эрдэмтэд физикийн шинжлэх ухаан өнөөдөр судлах зүйлээ дуусгалаа гэж аргаан барч хүн төрөлхтөнд зарласан байдаг юм бол. Тий, ер нь бол хүн төрөлхтний таны мэдхүү хоёр сувгаар явсан. Нэг нь бол индуктив аргаар, нөгөөх нь дедуктив аргаар. Индуктив арга гэдэг нь нэгжээс бүхэл рүү шилждэг.
Энэ нь өнөөдрийн бидний сайн мэдэх шинжлэх ухааны аргачлал. Харин дедуктив арга нь бол бүхлээс нэгж рүү шилждэг. Тэгэхээр энэ бүхлээс нэгж рүү шилждэг энэ арга нь бол дорны гүн ухаан бүхэлдээ энэгээр явсан байдаг. Тэгэхээр тэр дорны гүн ухааны том одоо цөм хэсэг нь бол монголчуудын энэ эртний язгуур гүн ухаан, энэ суу ухаан ордог л доо. Харамсалтай нь түрүүн та хэллээ. Түүхэн янз бүрийн цаг үед бол монголчууд өөрсдийнхөө оюун санааны дархлаа, оюун санааныхаа ололт бүтээл амжилтуудыг баллуурдуулсан. Өөрсдөө баллуурдсан биш, бусдаар баллуурдуулсан. Энийний гайгаар монголчууд одоо өнөөдөр наазах нь эртний энэтхэгийн гүн ухаан, эртний хятадын гүн ухаан гэж байна шүү дээ. Эртний Японы гүн ухаан байна те. Тэгэхээр яагаад Монгол эртний гүн ухаангүй байваа гэж. Тэгэхээр энэ байгаагүй ш байсан зүйл байна. Харин энэ улийг бол баллуурдаж хайсан байна те. Тэгэхээр яг энэ бүхлээс нэгж рүү шилждэг замнал нь бидний эцэгтэй эцсийн замнал, танин мэдхүн замнал байсан. Ингээд энэ бол яасан гэхээр монголчууд бол орчлон гэдэг том гэрийг бүхлээр нь таньсан байна. Тэгэд орчлонгийн доторх жижиг гэрүүд одоо галактик гэр байна. Одон гэр байна. Гариган гэр байна. Дэлхий гэр байна. Улас гэр байна, аймаг гэр байна гэдэг ингээд энэ жижиг гэрүүд рүү ингээл уусаад явсаар байгаа л хамгийн сүүлд эд зүйлс төр ирж үзэгдэл юмс төр ирж. Тэр чинь ч хүртэл өөрөө нэг гэр тий. Ингээл орчлон гэдэг том оршихугаас үзэгдэл юмс гэдэг нэгж хамгийн жижиг. Тэр нь үзэгдэл юмс нь цаашаа задрахаараа молекул, атом гэд хамгийн сүүлдээ цөм гэр. Ингээл нөгөө бидний нүдэнд харагдахгүй хэсэг рүү ороо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж л орчлон гэрээс атом руу цөм гэрлүүл бууж чадж байгаа л энэ нь бол бидний эцэгтэй юм. Гэтэл шинжлэх ухаан маань бол дундаас нь явсан. Шууд үзэгдэл юмсаас. Үзэгдэл юмсыг барьж аваад тэрний нэгж рүү дотоод руу нэвтэр явцсан. Тэгэнгүүт нөгөө өссөн өсөөгөө атом цөм рүү ороод цөмийн дотоод руу ороод ирсэн чинь нөгөөтгөх судалчаар орчлон хорвоо гариг гэр галактик гэр дээр нөгөөтг нь үйлчлээд за ингэтэл нөгөө танин мэдэх нэг хэрэг, танин барих нэг хэрэг. Танин мэдж болж байна. Одоо өнөөдөр дуран аваа зохиотсон сансрагтрууд байгаа алс холын дэлхийтэй адилхан гаригийг хүртэл сайн нийцлээ шүү дээ нааса. Гэтэл тэр нь өөр галактикт байгаа өөр нарны аймгийн өөр гариг байж байгаа жишээтэй тий. Гэтэл энийг бол бид ингээд танин мэдээд байна алсаас дурандаад. Гэтэл танин барина. Яг өөрөө барьж мэдэрнэ гэдэг чинь. Монголчууд бол даавуу үзсэн чи имэрч үздэг тийм ээ. Энэ чинь бол танин барьж мэдэрдэг. Тэгэхээр энийг юугаар танин барьсан сэтгэхгүйгээр. Тэгэхээр зэрэг үнэхээр шинжлэх ухаан бол одоо тэр онлайн физикчдийн хэлээд байгаа үнэн. Бид бол өнөөдрийн та бүхний үзэж харж байгаа, боловсрч сурч байгаа, мэдж байгаа бүх юмыг бид нар бүтээж өгсөн шүү. Одоо энэс цааш чадахгүй нэ гэж. Гэтэл бидний тэр үзэж хараагүй, танин мэдээгүй, танин бариагүй маш олон зүйл орчлон ороод байна шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан бол яаж юм гэхээр нэг юмсыг таньж мэдсэн, үзэгдэл юмсыг таньж мэдсэн танин мэдхүүдээрээ нарны аймгийг манай галактикийг ерөөхдөө бета галактикуудыг танин мэдснээс танин барьж чадаагүй. Тэгэхээр өнөөдөр мухардалд орчоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүний одоо зохиосон энэ шинжлэх ухааны тухайлбал Эйнштейний харьцангуй онолоор зохиогдсон энэ электрон технологи чинь хязгаартай байна шүү дээ. Яагаад гэвэл энэ онол бол дэлхийн түвшинд үйлчилж болно. Галактикийн түвшинд үйлчилж болно. Нарны аймгийн түвшинд, орчлонгийн түвшинд үйлчлэхгүй. Тэгвэл орчлонгийн түвшинд үйлчилдэг тэр онолыг чинь л түгээмэл онол гэж хэлээд байгаа. Ерөнхий хууль гэж хэлээд байгаа. Үндсэн хууль гэж хэлээд. Тэгэхээр шинжлэх ухаан яг эцсийн тэр зэг дээр очих нэг л шат, нэг л алхам дутуу байхгүй юу да. Гэтэл хөөхий тэрий чинь техникээр хийдэг юм байна. Тэрий чинь жинхэнэ тарих сэтгэхгүйгээр хийдэг юм байна. Нөгөө зүүн бэлгээр. Тэгэхээр нөгөө орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл тоон нь хоосон чанар зүүн бэлэг оюун ухаанаар хийдэг. Бусд нь бол бодит зүйлээр техникээр хийгдчих болж байна. Тэгэхээр энэ дээр л нөгөө мухардлын асуудал тулгарч чадах байхгүй. Тэгэхээр энэ юуг хүн төрөлхтөөс юуг шаардж байгаа юм гэхээр энийг хүн төрөлхтөө шийдэж чадахгүй биш. Шинжлэх ухаанд шийдэж чадахгүй биш. Чадна. Гагцгүй энд хугацаа хэрэгтэй. Яагаад? Хүн төрөлхтөн тархиа задлаа. Тархины хүний хүн төрөлхтний тархины сэтгэхгүй 3 дээрээс 4 дээр 5 дээр 6 дээр өсрөх хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгжээж тэр орчлонгийн орой төрнө. Тэгжээж орчлонгийн түгээмэл онолоо таних байхгүй. Тэгжээж энэ бүх асуудал мухардлаас. За ойлголоо. За баярлалаа. Тэгэхээр та бол монголчуудыг бол орчлон танин мэдсэн байсан гэж ярьж байна. Энэ бол мэдээж 800-ны өмнөх манай агуй хөвгдээцийн тэнгэрт тултал болсон их Мандал Бадрал
Гүмилээ юу гэж цогтой их монгол судлаач Шоронгоос Шоронгийн оронд амьдралаа өнгөрөөсөн ч Чингис гэж дэлхийд хүчтэй гаргаж ирсэн тэр хүн өөрөө ч Чингисийн удам магадгүй түүний эхнэр Анна Ахматовач бас Чингисийн удам халимгийн удам байсан даа ч тэр юм уу Монголын тухай бол дуурсан. За тэр хүний яриан дээр бол шууд хэлсэн нэг үг бол өнөөдөр асар хүчтэй явж байгаа Орос бол 800 жилийн түүхтэй л гэсэн байл л. Оросын түүх бол 800 жилийн түүхтэй гэдэг. За ингээд гайхамшигтай байсан тэр онолыг энэ хүн барьж аваад судалж явтал өнөөдөр яг энэ хүн 90 оны босгон дээр Монголыг би ингэж одоо газарт ортол шороонд ортолд оройтно гэж би мэдэрч яваагүй. Энийг харах бол надад судлаач хүний хувьд их гонигтай байна гэж. Тэгэхээр Монголын доройтол юунаас болсон бэ? Оюун ухааны хувьд юм хүчтэй байсан улс орн 800 жил дотроо ингэж одоо доройтож, уруудаж, ингэж одоо ухамсар оюун санааны хувьд юу ч мэдэхгүй гинэн үйлгэр хөгжиж болсны шалтгааныг та одоо юу гэж үзэж байна? Ерөөсөө Тэнгэрээсээ тасарсан. Тэнгэр гэдэг чинь болохоор энэ толгоон орой дээр байгаа хөхөнгөтэй окторгуу гэж бодоод байгаа хүмүүс. Гүйлдэ. Энэ дотор битсэн. Тэнгэр гэдэг бол одны герт оддын оршиг хуулийг л хэлж байгаа. Одны герт? Одны герт оддын оршдог хуулийг л Тэнгэр гэж. Маш оршигт. Энэ одны герт оддын оршдог хууль чинь л өөрөө орчлонгийн түгээмэл онол байгаа байхгүй. Оршихуун түгээмэл онол. Тэгэхээр энэ онол чинь тэр оддын герт оддын оршдог хууль чинь онол чинь юу вэ гэхээр зэрэг гэрэлтдэг. Гэрэлтснийхээ дараа аливаа систем гэрэлтдэг, гэрэлтснийхээ дараа бусдыг гүйхүүлдэг. Тэгэхээр гариг хорвоог, орчлон хорвоог, окторгууг, сансар окторгууг ажиглахаар гариг гэд гэрэлгүй бэлтүүд биш шүү дээ. Гэтэл тэд нар чинь яадаг юм? Өөрсдийнхөө нүүдэл дэвшлэр өөрийнхөө дотоод гэрлийг нэмдэг юм байна. Дотоод гэрлээ нэмээд тэгээд өөрөө гэрэлтэд эхэлдэг. Өөрөө гэрэлтэд ирэхээр хүссэн үсээгүй өөрийнхөө гэрлийг гадагшаа цацруулна. Гэрлийн бусдаас ялгардаг, бусад долгионоос ялгардаг нэг л онцлог нь юунд ч баригдахгүй гэрэлт цацардаг байхгүй. Тэгэхээр тэр нь лөө ороод ирэхээр нөгөө вектор хэмжигдэх өнтер лөө ороод их онлын математик онлын юмнууд ярьчин. Тэгэхээр нэнийг ороход гэрэл бол бусад долгионоос хамгийн ялгаатай нь цацардаг юм. Цацардаг учраас тэр хүссэн үсээгүй гэрэл үүсчил байгаа бол цацарна, орон зай цацарна. Юунд ч баригдахгүй. Тэгэхээр тэнгэрээс холбоогүй болно гэдэг бол тэл гэрэл унтарсан л. Гэрэл унтарсан. Монголчуудын тархины гэрэл унтарсан. Зүрхний гэрэл унтарсан. Сүнсний гэрэл унтарсан. Тэрнээс болоод амьдрал гიშгэл болсон. Амьдралынх нь гэрэл унтарсан байхгүй. Тэгэхээр тэнгэрээс холдно гэдэг байгаа нь тэнгэртэй хаягдна гэдэг байгаа нь тэр оршихуун хуулиас л хуулийг баримталж амьдрахал байчих байгаа байхгүй. Хүн гэрэлтдэг. Хүн гэрэлтэд хүн од болдог. Тэр оршихуун хуулиас л холдсон байхгүй. Тэрийг баримталж амьдрахаа байцсан. Яасан? Оронд нь суурин иргэншлийн яаж харанхууруу тэмүүлдэг онолыг баримтлаад амьдарчихгүй. Ердөө л. За. Монгол суу ухаан гэж та бол ярьж байгаа. За Монгол суу ухаан гэдэг бол Монгол ухаан биш. Монгол одоо ухамсар биш, Монголын суу ухаан. Тэгэхээр Оросын Хятадын суу ухаан ч гэдэг юм уу, Канадын Африкийн суу ухаан гэж хүн төрөлхтөн ярьдгүй ирнэ. Ягаад ч юм энэ Монгол суу ухаан гэхлээр үгийн хэрвээ зөв орчуулчвал их ойлгоод идэв юм л л дээ. Гадны судлаач нар зүгээр жирийн одоо Францад амьдарч байгаа хүнээс ч юм уу Монгол суу ухаан гэхлээр Монгол гэдэг чинь тийм нэг суу ухаантай ер усын ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ Монголын суу ухаан гэж яг юу хэлж байна? Энийг ерөөсөө хүн төрөлхтөн яг ойлгож мэдэрсэн тэр үйлчлэл нь яг хэзээ вэ? Монгол суу ухаан гэдэг энэ ухагтгүйнийг мөн чанараас нь хөөж өнөөдөр ойлгох юм бол олон юмны зангилаа тайлагдах бах. Дааж бид нар ойлгож чадахгүй байна гэж бас хүмүүс таал үрээс нь ярьж байна л да. Монгол суу ухаан гэдэг бол монголчууд түрүүн би хэллээ. Орчлон хорвооч нь яг Оросын матрешка күүгэлтэй шиг том күүгэлтийн дотор жижиг күүгэлтэйнүүд нь багтдаг шиг орчлон гэдэг том гэрийн дотор галактик гэр, одон гэр, гаригийн гэр, дэлхий гэр гэл жижиг гэрүүд нь багтаад байгаа. Тэгэхээр тэр энэ гэрүүдэд оршихуун нэг ижил хууль үйлчилдэг. Тэрийг л орчлонгийн дүгнэлт хууль гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр ижил үйлчилдэг хуулийг л түрүүн тэр тэнгэр гэж хэллээ л дээ. Тэгвэл энэ гэрүүд дотор явж байгаа энэ гэрүүд дотор үйлчлээд байгаа тэр хуулиудыг монголчууд таньж мэдээд тэр хуулийг орчлон гэрийн дотор үйлчилж байгаа тэр хуулийг өрх гэртээ, уулас гэртээ, дэлхий гэртээ хэрэгэлсэн байхгүй. Энэ чинь суу ухаан. Энэ суу ухаан. Тэгэхээр тэнгэрийн имийг газарт авчирч хэрэгжилж байна л гэсэн үг. Энэ суу ухаан байхгүй. Тийш юу талаасаа бол агуулга талаасаа бол яг амьдрал дээрх бодит одоо биелэл талаасаа бол суу ухаан гэж юу юм. Зүгээр л амьдралыг гэрлэр засдаг. Гэгэрлэр засдаг ухаан. Өнөөдөр бидний амьдралыг эдээр засаж байна, мөнгөөр засаж байна, эрх мэдлэр засаж байна, авилгал хээл ахуулаар засаж байна. Буруу юмар засаад байгаа байхгүй. Гэрлэр засахгүй. Гэгэрлэр засахгүй байна. Зөв гэгэрлэр засна гэдэг чинь тэр зөв үнийн шударга ариунаар засахыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо бид нар ингээд энэ өрөөг ингээд энэ гэрлүүдийг унтраачих юм бол
харанхуй болчихно доо. Тэгэхээр бид нар шүнч байсан харанхуй болцсон байсан ч энэ хүчтэй гэрлүүдийг асааж агаад хүчээр гэрэлтүүлчихэж штт. А тэгвэл орчлон хорвоогийн тэнгэрийн гэрэлт юм биш. Энэ механикаар гэрэлтүүлэхгүй. Энэ дотроос өөрөө тэр зөв үнийн шудраг ариун тэр сайн сайхан төвшин сайхан тэр хайр инэрл эв нэгдэл юу гэдэг уучлал өршөөл тийм юмараа дотроос өөрөө гэрэлтэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр гэрлийн ялгаа энд л оршоод байгаа. Нэг нь механикаар дулааны станц ажиллуулж хагаад нүүр шатааж хагаад уурын төрбийн эргүүлж хагаад тог гаргаад авчираад гэрэлтүүлчихэж байгаа. Нөгөөх нь дотроос өөрөө эдис эргэтэн мах цус бүх юм өөрөө гэрэлтэж байгаа байхгүй. Энэ хоёрын ялгаа өөр байна. За. Дэлхийн 200 гаруй улс үндэстэн байна. Зарим улс үндэстэн мөхөж үгүй болж байна. Зарим хэл соёл алдагдж байна. Зарим одоо шинэ үндэстэн зарим том бүлэг Европын холбооч гэдэг юм уу. Магадгүй одоо Евразийн анхны холбоог Владимир Путин байгууллаа л да. Бага Азийн орнуудтай нийлээд хэдхэн хоногийн өмнө энэ Евразийн том нэгдлийг бас бий болгож байна. За одоо дорн дахны холбооч гэдэг юм уу. Дундад Аз, Латин Америк гэл ингээл янз бүрийн юм бүгд нэгдэл рүү л ойртоод байна. Гэтэл энд нэг зүйл ажиглагдаж байгаа нь тэгж явж байгаа ч гэсэн энэ хүн төрөлхтөн дотроос яагаад Монгол гэдэг хүмүүсийн тэнгэрийг таньсан байдаг. Бусад улс орн яагаад энэ тэнгэрийг таних мэдээгүй, яагаад тэнгэрийн тухай одоо нэг ч зүйл яриаггүй, яагаад одоо эндээс юм хол явсан байдаг. Тэнгэрийн цоргой газрын зулай дээр байгаа тэгж гин үү, энэ өндөр уул дээр байгаа тэгж гин үү, мал дагаа тэгж гин үү, байгаль дагаа тэгж гин үү, эсвэл өшөө цаана нууц байна. Олон хүчин зүйл байдгийн одоо тодорхой эсгүүд нь таны сая дурдсан тэр юм байна. Тэрнээс гадна бас нэг том одоо нууц гэж хэлж болох тийм үндсэн чухал зүйл байна. Тэр бол хүний үүсэлтэй холбогддог. Тэгэхээр өнөөдөр дарвны онол гэж агуу онол нэгдсэн. Хүний үүслийг мичнээс хувьслын замаар бие махбод хувьсах замаар үүссэн, мичин хүн үүсээд үүссэн. Тэндээс Homo sapiens үүссэн гэд дарвны онол байна. Энэ онол бол одоо археологийн олдоруудаар батлагдаад байдаг мөртлөө өөрөө шийдэл байдаг. Онол байвч шийдэл байдаг. Гэтэл Монгол суугаанд хэлж байгаа шүү дээ. Онол гэж юу вэ? Онож олсон гарт шийдлийг онол гинэ гэж. Гэтэл дарвны онол байгаад байгаа мөртлөө асуудлыг шийддэг. Өнөөдөр бидэрт юу шийдэж өгөөгүй. Ингэхээр хүмүүст эргэлзээ төрүүлээд байгаа. А нөгөө талдаа эзотерик онолууд байдаг хүний үүслийн тухай. А гэвч тэр нь болохоор баталгаа байдаг. Нэг ийм л хоёр талтай юм байгаад байсан байхгүй. За тэгтэл бол энэ номыг бичиж явах үед бол Тэнгэрээс ирж байгаа өгөгдөл дээр нь алтан дээд гэрээнээс авсан тэр ишлэл байна. Тэр бол Товол алтан газар хасгах ёл уулын оройд орших Коксу хожжын нүрэнд анхны ам үүсчээ. Тэгээ наран саран сүүн эрчимд ор анхны амын ний оюунлыгийг олж галыг олж. Ингээд Бухтармын талд бууж хиж гөрөөсний оронд очиж сэтгэхүйхэн олзыг хуваалцаж галыг түгээж гал бүл нэг болчих гэсэн ганц л ишлэл байна. Эндээс энд ишлийг би юуг тайлсан гэхээр тэр Монгол суугаанд хэлдэг ам бол сүнс бол ам гэж. Тэгээ нэрэж эхийн хэвлээд 3 сартаа ураг сүнс нь орохоор л амьлаад л хөдөлдөг. Тэгэхээр зэрэг сүнс бол ам бол сүнс гэдэг нь үнэн байна. Тэгэхээр зэрэг тэр ам үүсчээ гэдэг чинь Тэнгэрээс сүнс тасарч ирж тэр ариун уулсын оройд мөхцөстэй уулсын оройд суугаад тэгээ тэр чинь нар сар сүүн эрчимдор ний оюунлыгийг олж гэж. Тэгэхээр тэр нар сар сүүний энергиэр тэжээгдээ тэр чинь энэ газар ихтлэгийн идүүгэнд оршин амьдрах тэр хувьсэл бас тэр сүнсэнд бас тодорхой хэмжээгээр явагдаад ингээд оюун сэтгэхгүй үүсээд ирэхээр зэрэг нөгөө галыг оллоод ингээд тэндээс бууж Бухтармын талд очиж гэж. Тэр нэг сайхан тал нутагт Товол алтан газар хэр нэг ултан уулсаас буугаад нэг юм талд газар иржээд гэж бод. Тэгэхээр зэрэг Бухтармын талд очиж хиж гөрөөсний орон гэж. Тэгэхээр амьдралынхын зорилго бүхэлдээ идэх хэрэглэхээр хязгаарлагдсан хүн дүрстэй амьтныг хиж гөрөөс гинэгээд энэ суугаан доторч байж байгаа. Тэгэхээр зэрэг тэр нь одоо дэлхийгээс үүссэн тий нөгөө дарвны онлоор хувьслын замаар үүссэн хүмүүс байгаад тэнд очиж сэтгэхүйхэн олцыг хуваалцаж гэж. Галыг түгээж гал бүлний болжээ гэдэг. Ингээд тэр хоёр хоорондоо эвсэлд ороод тэгээ Homo sapiens үүссэн юм уу да гэсэн. Би нэг өөрөө ийм одоо тайллыг тий хийж байгаа. Тэгвэл энэ бол ишлүүд нь бол ялчгүй байж байгаа. За ингээд яхаар зэрэг бас тэр Тэнгэрийн өгдөл болгодог нараа очир гэдэг хүний ном дотор байж байгаа. Ерөөсөө бас яг энэ санаа бол ерөөдөө байгаад тэгээд Тэнгэрээс үүссэн хүний хүн гэдгээ, дэлхийгээс үүссэн хүний хүмүүн гэдгээ гэж. За ингээд энэ хоёр хүн хүмүүн хоёр эвсэлд орохоор хүнтэй одоо адил нэг одоо гарвалын гэдэг юм нэг төрлийн гэдэг юм хүн төрлөخت үүссэн гэдэг. Ингэхээр хүн төрлөختөн гэдэг чинь яг нөгөө Homo sapiens-ууд яваад байгаа байхгүй. Тэгэхээр Бацуур доктрийн хавраарны анхны ухаанд хүмүүс Homo sapiens үүссэн энэ гэдэгтэй ерөөсөө ингээд
ерөөсө зөрчилдөг юм байхгүй таарад байгаа байхгүй. Тэгэхээр цааталт нь алтан уул бай. Наата талд нь тэр сайхан тал нутаг байж байна. Байж болох юм гэж бодож байгаа. Тэгэхээр энийг тэгтээ дараагийн судлаачид нотлох юм байгууз, батлах юм байгууз. Ямар ч байсан ийм мессеж үндслийг гаргаад өгөх нь бидэрт чухал. Энэ л сэтгэхгүй чухал. За ингээд энэ одоо талаасаа тий одоо монголчууд бол тэр тэнгэрээс үүссэн хүмүүсийн талд орчиж байгаа. Тэр хар удмынхан гэж. Мөнх тэнгэрийн удмынхныг хар удмынхан гэдэг. Итүүгэн тэнгэрийн удмынхныг цагаан удам гэдэг. Тэгээ орчлонгийн эрийн мүүдгч хүчний тухай энэ сууханд сургадаг. Орчлонгийн бүх юм эрийн мүүдгч хүчний хамтын бүтээлээ. Эр үүтгэж хүчний мөнх тэнгэр гэдэг, эм үүтгэж хүчний итүүгэн тэнгэр гэдэг. Эм үүтгэж хүчин бол тухайн зүйлийн бие цогцыг бүртгүүлж өгдөг. Эр үүтгэж хүчин бол амьлагч хүчний буюу сүнсийг бүтээж өгдөг гэж. Энэ хоёр нэгтэй. Тэгэхээр нэрэл үнэн байгаа. Тэгээ энэ яг энэ онолыг сая хүний бие дээр аваад ирэхээр эмэгтэй хүний биед бие цогцсон бүрддэг. Нөгөө итүүгэн тэнгэр эм үүтгэж хүчин. Тэгтэл тэнд эм хүний умаа дотор эр хүний цагаан тусал орохгүй бол хүүхэд бүрддэггүй жишээтэй. Тэ. За тэгтэл эр хүний цагаан тусал болоод ураг бүрдчихлээ 3 сар болчлоо. Хүүхдийн бие цогц бүрдчихэд нь шүү дээ. Гэтэл хүүхэд хөдөлдөггүй, амилдаггүй, хөдөлдөггүй. Гэтэл 3 сар болоход мөнх тэнгэрээс сүнс нь ирж ордог гэж. Ингэхээр хүүхэд амилаад хөдлөөд ингээд явдаг. Тэгэхээр энэ дээр чинь давхар орчлонгийн эрийн мөтгч хүчний харилцаа хүчин давхар үйлчлэл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэнгэрээс сүнс хувьсах замаар, хувьслын хуулиар хүн нэг үүссэн. Итүүгэн тэнгэрээс орчлонгийн эм үтгэж хүчнээс бие цогц уламжлах замаар, удамших замаар тийм ээ. Ингээд үүссэн энэ хоёр нэвсэлд ороод оюун сэтгэхгүй өнөөдрийн энэ агуу бүтэн урагт тийм ээ. Ийм биетэй хүмүүс чиг. Нөгөө талаас хоёр дахь том нууц нь монголчууд бол энэ тэнгэрээс үүссэн талд нь байдгийг. За хоёр дахь нууц нь бол сүнс. Тэнгэрээс ирж байгаа хүмүүсийн сүнсэнд бас учир байна. Энэ дотор би их тодорхой зураг дүрстэй тавьдсан. Монгол хүмүүс яагаад хөх толботой төрдөг юм бэ? Бусад ард түмнээс яагаад ялгаатай юм гэхээр сүнс нь хөхөнгөтэй байдаг. Тэгэхээр монгол суугаан хэлээд байгаа юм. Бусад үндэстнүүдийн хүмүүсийн сүнс бол дэлхийн цөмөр мөнх тэнгэрээс ирээд дэлхийн цөмөр дайрч нааш ирд юм байна. Харин монгол хүмүүсийн сүнс бол тэр хөхөлсөн тэнгэрээс шууд ирдэг. Ингээд хөх амин чанараа хөх энерги алдаагүй байдаг учраас монгол хүний бие цогцонд хөх нуруу болж тогтож ирсэн юм аа. Тэр хөх нуруу, хөх амин чанар, хөх энерги нь, хөх эрчим нь нөгөө хүний энэ хөх булчирхаа гэж ярьдаг тархины одоогор бол шинжилгээний хэлбэр үнчин тархийг идэвхжүүлж өгдөг. Үнчин тархи чинь баруун зүүн тархины хоёр тал бөмбөлгийг зэрэг ажиллуулж байгаа. Ингээд нэг ёсоор бол ус холигч, халан хүйтэн ус холигч карант болчихж байгаа байхгүй. Ингээд хөх булчирхаа илүү томтой, илүү идэвхтэй ажилдаг монголчууд энийг бол би энэ дээр номон дээр тэр Германы уурах тархи судлаач Погцын одоо судалгааны үр дүнгээр бас баталгаажуулж бичсэн. Тэгээд тэр монголчууд бол том тархитай, том тархиныхын доотлолт тэр одоо салхуурлын төв тэр хөх булчирхаан дээр үнчин тархин дээр оршдог гэдэг ингээд. Тэгэхээр ийм хоёр одоо чанад шалтгаан байна тийм ээ. Сүнсний тэр хөх сүнстэйдээ энэ орчлонг бүрэн таньж мэдж байгаа. Нөгөө талаас нь тэнгэрээс илгээгдсэн сүнс удамших замаар үүссэндээ энэ хоёр нууцн дээр л монголчуудын одоо тэнгэрлэг хувь заяа оршдог. За та бол мөнх тэнгэр ба шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл ингээ таны номыг уншаадахаар энэ олон салбарлсан бүх шинжлэх ухааны ороод ирнэ мөнх тэнгэрийн шинжлэх ухаан байгаа юм шиг тийм дүр зураг харагдаж байна л да. За физикийн шинжлэх ухааны Бруно гэдэг хүн баг эцэг ч гэж яригддаг энэ хүн бол дэлхий нарыг тойрж эргэж байна. Дэлхий чи хавтгаа биш бөмбөрцөг хэлбэртэй юм гэж байна гэж хэлэл шатаагдал дорн тэр үнийг цааш нь харуулчихвэл тэгэхээр үнэхээр энэ шинжлэх ухааныг тухайн үед нь бол хүмүүс хүлээж авах тийм оюуны потенциал чадваргүй нийгэм байж л. За өнөөдөр магадгүй мөнх тэнгэрийн шинжлэх ухаан гэхэлэр олон улсууд яг тэрэн шиг шатаахан хаа юм тийм ээ. Энэ бат утга юу яриад байна гэж тэхэн хаян гэхдээ л бас цаанаа дургуутуу хүлээж авах улсууд бол мэдээж олон байгаа. Энэ бол мэдээж шинжлэх ухааны талын улсууд бол бүрч олон байгаа болов. Яагаад мөнх тэнгэрийг та одоо шинжлэх ухаан гэдэг энэ ухтуунаар хүлээж авч үзэж байна? Алтан дээгүүрийн дотор нэг сайхан ишлэл байгаа юм. Ерөөсө тулгуур ишлэл гэж хэлж байна. Мөнх тэнгэр бол сансар окторгууд байгаа бүх одны гэрлийн эрчмийн дээд нэгдэл гэдэг. Нэг л юм тодорхойлт байна. Энэ тодорхойлт бол мөнх тэнгэр бол хэн нэг хүний сүнс биш. Ямар нэг далдын хүчин биш. Энэ бол байгалийн үзэгдэл. Байгальд од байна уу? Байна. Одноос гэрэл цацарч байна уу? Цацарч байна. Тэр гэрэл нь энергитэй. Тэр гэрлүүдийн энерги нийлэхээр л нэг газар төвлөрдөг юм байна. Орчлонгийн нэг цэг дээр төвлөрдөг юм байна. Тэр төвлөрдсөн цэг дээр тэр гэрлийн энергийн нэгдлийг л мөнх тэнгэр гэдэг юм. Тийм учраас монголчууд оройн дээд мөнх тэнгэр бий.
орчлон чиглүүлэгч мөнхийн хүч бий. Тэр орчлон чиглүүлээд байгаа мөнхийн хүч чинь гэрлийн энерги байна шүү дээ гэдгийг л хэлж. Тэгэхээр хүссэн үсээгүй мөнх тэнгэр гэдэг чинь өөрөө шинжлэх ухаантай холбогдчихж байгаа. Оптикийн буюу гэрлийн физиктэй, атом цөмийн физиктэй, квант физиктэй, тийм ээ, цахилгаан сургамж физиктэй холбогдчихж байгаа. Тэгэл яалтчгүй физик онол хуулиудаар батлагдчих. Нөгөө талд нь би энэ номонд би өөрөө физикч хүн. Атом цөмийн квантын физик төр жинхэнэ ажилласан. Гэтэл одоо энерги хадгалах хууль, импульс хадгалах хууль, тийм ээ, цэник колон хадгалах хууль гэдэг нь зөндөө физикийн тулгуур гоё хуулиуд байна шүү дээ. Өгчнөө сайхан эрдэмтэд нийц. Гэтэл бид нар энэ хуулиудыг зөвхөн нэг үзэгдэл юмсын хүрээнд хэрэгжилж исэн байгаа байхгүй. Гэтэл энэ хуулиуд чинь орчлон шийдэж исэн хуулиуд байгаа байхгүй. Орчлонгийн түвшинд хэрэгжижсэн. Тэгэхээр физикийн том тулгуур онол хуулиудыг хэрэглээг би орчлонгийн ингээр өргөтгөж өгсөн гэж бас энэ номын нэг сайн тал нь. Энэ зөвхөн нэг үзэгдэл юмн дээр зөвхөн нэг энийг үүсгэчээс гарч байгаа гэрлийн хувьд хэрэгжилжсэн бол ортой орчлонгийн гэрэл дээр хэрэглээд бүх одны гэрэл дээр хэрэглээд ирж байгаа байхгүй. Инхээр хэрэглээ нь өргөсөд тэгээд одоо энэ номыг унших юм бол хүссэн үсээгүй төрөний тэр онлайн физикчдийн ялангуяа тэр Италийн Терес Тотын онлайн физикийн төвөөс сая тэр мэдээллийг чи гаргасан шүү дээ. Тэр одоо тэд нар бол энийг авах юм бол философа энэ авчих юм бол энэ супер нэгдлийн онлыг нээгээд те энэ орчлын ертөнцийг ийм одоо оршихуун тулгуур онлын түгээмэл онлын мэдчих боломж байгаа. За дараагийн нэг чухал юм бол энэ мөнх тэнгэргээ тэрвээ шинжлэх ухаан юм бол за энийг бид өөрсдөө бүтээсэн юм бол бидний одоо өвөг дээдсийн их сүнс ирсэн газар руугаа буцаж одохдоо ч юм уу энд байгаа үр удам нь үргэлжлүүлээд эс цусаар нь явж байхдаа ч юм уу энэ мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг бид хэрвээ үүсгэсэн тэгээд бид танин барьж байгаа гэж үзэж байгаа бол яагаад одоо энэ нарийн эмийг хүн болгон мэдэхгүй байна? Яагаад энэ олон зүйлийн цаад учрыг ойлгохгүй байна? Жишээлбэл одоо асгарсан бороо шиг нэг хэсэг олон бөөнөр төрж, олон энэ тэнгэр язгууртай улсууд төрж, өөрсдийнхөө янз бүрийн онгод оруулж ирж бөөлж байгаа ч гэсэн нөгөө сөрөг тал нь бол бороо юмтай оролдоод, мэдэхгүй юмтай оролдоод, шинжлэх ухаан тайлаг юмтай оролдоод олон улсууд бас нас барж байгаа юм дүр зураг бол яг харагдаж байгаа. Үнэхээр одоо яадаг ч юм тэнд байсан хүн тэгсэн ингэсэн гэд янз бүр яриа бол их автгай болж байна л да. Тэгэхээр энэ мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг яаж танин барих юм бэ? Мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг бол одоохондоо биднэрт нисээд очих одоо техникийн, технологийн боломж алга учраас цэвэр сэтгэхгүйгээр зөв бэлгээр тэгж танин мэдэн тэг танин барь. Өөр арга байхгүй. Мөнх тэнгэр гэдэг чинь явж өөрөө орчлонгийн супер нэгдэл байна шүү дээ. Мөнх тэнгэрийг хэрвээ орчлон хорвоог нэг Монгол гэр гэж үзвэл тоон нь мөнх тэнгэр байна. Одоо үнэн нь бол галактикуд байна. Хан нь бол одууд байна. Ингээл орчлон гэдэг нэг гэр босоод ирж байгаа байхгүй. Тэгвэл Монгол улс гэдэг нэг гэр байна. Тоон нь ерөнхийлөгч байна. Үнэн нь бол их хурлын гишүүд цай дарга нар, аймаг дүүргийн тамгын газрууд дарга нар, сум багийн тамгын газрын дарга нар байж байна. Хан нь бол ард түмэн байна. Ингээл ерөөсөө л энэ гэр онолтой, гэр бүтцтэй орчлонгийн бүх зүйл. Тийм учраас түрүүнээс хойш би гэр гэж яриад байгаа юм тийм л тийм. Мөнх тэнгэрийн жижигрүүлсэн хэлбэр нь гэрийн томруулсан хэлбэр нь мөнх тэнгэр. Орчлон. За тэгэхээр мөнх тэнгэр гэдэг чинь өөрөө орчлонгийн төр болчиход. Тийм ээ. Монгол улс гэрийн тоон нь улс төрийн тэргүүн болчиход байна. Ингээд харьцаа явчихж байгаа байхгүй. Энэ орчлон хорвоог ойлгоход ерөөсөө ядах юм алга байна. Тэгэхээр бид нар энэ зүй тогтлыг л таних хэрэгтэй юм л да. Тэгэхээр энийг танихын тулд одоохондоо нисээд очих техник технологийн боломжгүй учраас бид нар тарих сэтгүүгээл дайчлана. Зөв мэдрэмжээл дайчлана гэсэн. Юун төлөө 6 дахь мэдрэхүү байна. Юун төлөө одоо бид нар оюун мандлын соёл иргэншил ирж байна. Нисээд очно гэдэг нь юу руу очих гэж мөнх тэнгэр лөө. Үгүй одоо бид нар зүгээр сансар окторгон дурын од руу, дурын галактик руу мөнх тэнгэр лөө бүр оройд нь оршиж байгаа мөнх тэнгэр лөө бид нар нисээд очих одоо техникийн сансрын хөлөг буужингийн боломж алга шүү дээ одоохондоо. За төсөөллөөрөө тэнд нисээд очивол яг юу байгаа гэж төсөөллөөрөө очих юм бол одоо энэ энэтикийн йогчд бяцлагч нар очиод ирсэн бууд гараг дээр хэдэн удаа очиод ирсэн энэ бүр ингээд нөгөө Америкийн НАСАд очиж судлуулад батлуулсан энэ өчнөө оюун санаагаараа нисээд очиж байгаа өчнөө тохиолдол. Тэр бол юу ихээр астрал биеэрэл очтгол доо. Астрал биеийн биенээсээ чөлөөлөгдөөл гараал яваал махан биетэйгээ холбоотой очиод нисээд ирдэг. Тэгвэл Монголын дээр үеийн бөөнөр тийм байсан. Өнөөдөр та нар хараа л да. Манай нарны цаа татал жижигхэн нар байна.
Тэрийг сая NASA тогтоолоо шүү дээ. Гэтэл тэрийг буган чулуун хөшөөнүүд дээр том нар, жижиг нар, хоёр нар байж байна. Гэхдээ тэрийг 100 мянган жилийн 15 мянган жил 20 мянган жилийн өмнө хэн нисч очиагүй шүү дээ. Тэгэхээр оюун сэтгүүрээр нисч очиод. Сайхан харуултаа. За шинжлэх ухааныг бол хэрэглэнэ. Шинжлэх ухаан болон хүн төрөлхтөнд хэрэглэгдэх гिचл өөрийнхөө танин мэдхүйг одоо бидэнд дэлгэгдэв. За мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг улс төрд, мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг эдийн засагт, мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг нийгэмд хэрэглэх гээд оролдоод үзье. Өнөөдөр улс төрд мөнх тэнгэрийн шинжлэх ухааныг хэрэглэе гэдэг өнөөдөр яг хууль тогтоох байгууллагын 76 гишүүн дээр ороод очивол за миний бодлоор эдийн засгийн сайд бол арай ойрхон байдаг учраас юу вэ? За наашаа суу гэж сонирхох бах. За бусад 75 нь бол за гарал хийх бах. Тэгэхээр улс төрд энэ шинжлэх ухааныг гişүүл яаж хэрэглэх вэ? Тэгээ яг хэрэглээний асуудал ярихаас өмнө эхлээд яг мөнх тэнгэр чи юу юм бэ? Түрүүн би хэлээ одны гэрлийн энергийн дэвтэл. Тэгэхээр би түрүү хэлчихлээ орчлон хорвоогийн хувьд хана нь одууд, өнө нь бол галактикууд, тоон нь бол мөнх тэнгэр. Тэгэхээр чин мөнх тэнгэр гэдэг чинь юунаас бүтэж байна? Улас ард түмнээс бүтдэгтэй адилхан орчлон хорвооч одноос л бүтэж шүү дээ. Гэрэлтэгч биетүүдээс бүтэж байна. Сансрын гэрэлтэгч биетүүдээс. Тэгэхээр зэрэг тэр зарчмыг л бид нар ойлгоод ирэхээр зэрэг явж тэр бүх одны гэрлийн энерги нь мөнх тэнгэр дээр нэгдэж байна гэж байна. Тэгэхээр эн чинь юу хэлж байна? Мөнх тэнгэр гэдэг чинь өөрөө орчлонгийн супер нэгдэл байна. Супер нэгдэл. Яг тэгэхээр улас гэрийн хувьд 3 сая монголчуудын супер нэгдэл нь төрийн тэргуул байгаа байхгүй юу? 100 мянган хүн амтаа Сэлэнгэ аймгийн засаг дарга тэр 100 мянган хүн амын супер нэгдэл. 10 ам бүлтэй өрх гэрийн супер нэгдэл нь өрхийн тэргуул байж байгаа. Тэгэхээр тэд нар энийг яаж одоо ойлгоосоо гэж бодож байна. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол орчлонгийн супер нэгдэл. Тэгэхээр мөнх тэнгэрийн ухаан гэдэг бол супер нэгдлийн онол болчиход байна шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухааны сүүлчийн нөгөө шинжлэх ухааныг мухардалд оруулаад байгаа тэр юм чинь энэ супер нэгдлийн онолоо нээж чадаагүй тал байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ супер нэгдэл гэдэг талаас нь ойлгуулвал эдгээр амархан хүлээж авна. Түүнээс биш мөнх тэнгэр гэдэг талаас нь ойлгуулвал хүлээж авахгүй. Тэгэхээр яах юм? 100 гаруй мянган хүн амтаа нэг тойрог байна шүү дээ. 76 гишүүнийг сонгодог тойрог дээр тэр их хурлын гишүүн чинь супер нэгдэл явж байгаа байхгүй өөрөө. Яг ингэж өөрлөөнд буулгаж ойлгуулж өг. Түүнээс биш одоо их хурлын гишүүн ард түмэн тойрог гэж яриад байл хин ч ойлгохгүй. Тэгэхээр юмыг тогтолцоогоор нь бүхлээр нь таны мэдхийн ач холбогдол энд л байгаа. За таны тойрог хэдэн хүн амтаа? 100 200 мянган хүн амтаа. Тэгвэл тэр ард түмэн бүгдээрээ яасан? Сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа юу? Хүсэж байгаа. Тэр сайн сайхан амьдрах гэж байгаа бодлуудын, хүслүүдийн, мөрөөдлүүдийн, зорилгоодын нэгдэл нь хэн бэ? Та. Тийм учраас та супер нэгдэл. Тэгвэл мөнх тэнгэрийг ойлгоо. Ингүүл тэд нар илүү ойлгоно. Тэгэхээр яг одоо байгаагаар нэм үү зүгээр мөнх тэнгэр гэдээ яриад байл. За 76 тойрогоос 76 супер нэгдлэрийг сууж штэ. Тэгсэн 76-уулаа одоо улсаа засаж дийлэхгүй байна. Тэгэхээр мухардалд орчлоо. Одоо бүх юм ингээ гайхаад нэг нам нөгөө намаар солигдоод бас явахгүй юм байна. За нэг улс төрчийг нөгөөдгөр нь солиод бас явахгүй юм байна. Тэгэхээр одоо энэ 76 супер нэгдэл чинь яг энэ 2014 дугаар оны биднийг энэ сууж явах акшн дээр яаж нэн аралтай энэ улс орныг дээрээс нь ахуулаад засах юм бэ? Та бол одоо тэр мөнх тэнгэргээд гэрийн тооныг бол эднэр гэж зөөрлж шít. Тэгвэл эднэр яг яаж хөдлөх ёстой юм? Энэ онлоо л мэдэх ёстой. Энэ хуулиа мэдэх ёстой. Улсыг яаж засахын тулд юу хийдгийг, яадгийг, ямар онол гэдэг чинь оноод олцсон гарц шийдэл. Тэр оноод орцсон гарц шийдлийг те яаж хэрэглэх юм? Твиттер бодох ёстой. Одоо бид нар онлайн гаргаад өгчлөө, хуулийн гаргаад өгчлөө те. Өөрсдийн супер нэгдэл гэдгийг тодорхойлоод өгчлөө. Одоо тэд нар яаж хэрэглэх вэ? Энд амархан гарц шийдэл маш амархан. Улсыг засах ажил хүнийг засахаас л эхэлдэг. Яагаад гэвэл улс гэдэг чинь 3 сая хүн ам байдаг. 3 сая хүн амын амьдрах хэрэгцээ, оршин амьдрах хэрэгцээг дагж энэ зам, машин, гүүр, талбай те энэ барилга, сууц эн чинь хэрэг болоод байгаа болохоос 3 сая хүн байхгүй бол энэ хэрэггүй шүү дээ. Тэгэхээр улс гэдэг чинь 3 сая хүн. Улсыг засна гэдэг чинь 3 сая хүн амаа засахаас эхэлдэг. Түүнээс гудамж гүүр талбай засахаас эхлэхгүй шүү. Хүнээ засахаас. За энэ бол засагдсан хүн чинь бол гудамж талбай барилга байшин өрх гэрээ үр хүүхдээ өөрсдөө засаа авчдаг. Нэг улс төрчийн саяхан саний төгсөө ярилцлагыг уншчихлаа. 1400 оноос 2000 оны хооронд 600 жил өнгөрөхөд хамгийн жаргалтай 25 жил бол 1950-аас 1975 он байлаа гэж. Тэгэхээр тэнд Цэдэн Балдарга гэдэг нэг супер нэгдэл байжээ. За үнэхээр тэнд бол одоо бүх юмаа босголоо, бүтээлээ, барьлаа, зүтгэлээ, нийллээ, нэгдлээ, шинжлэх ухаан, соёлоо, кино урлаг одоо юу ч үед ингээ бүх юм ингээд эрчимтэй хөгцсөн 25 жилийг тэр хүн жишээ болгосон байна л да.
600 жилийн доторх супер 25 жил гэдэг. Тэгэхээр энэ бол бас л одоо яг энэ онолоор засагдж тийм сайхан одоо аз жаргал гэж шүү дээ. Аз жаргалтай л амьдрахын тухай л юм ярьж байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр ягаад тэр 25 жилийг тэр хүн тэгж онцлсон? Үгүй аргагүй шүү дээ. Би бол энийг 100 цуврал лекцэн дээрээ зөндөө хэлсэн. Энэ номнуудаа зөндөө бичсэн. Энэ ном доторч бичсэн. Би Ардчлалын эрэлт гэдэг ном доторооч бас бичсэн. Ягаад гэвэл би өнөөдөр 44-тэй. 90 онд би 20-тай байсан. Намайг 20 настай байхад ардчилсан хувьсгал гарч нийгэм өөрчлөгдсөн. Тэгэхэд миний суур хүмүүжил социалист нийгэм тавигдсан. Тэгээ одоо би ингээд тэрнээс хойш 24 жил ажиллаж байна, харж байна, судалж байна. Надаа энэ хоёр нийгмийг харьцуулахаар урд нийгэм илүү гэрэлтэй байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүмүүсийн тарих гэрэлтэй байсан. Хүн болгон бич үсгтэй, мэдлэгтэй, ухаантай байсан тий. Бас хүмүүсийн зүрх гэрэлтэй байсан. Ягаад хүн болгон бинийгээ хайрладаг, өрөвддөг, уучилдаг, инэрдэг, асардаг, тусалдаг, дэмждэг байлаа. Бас хүмүүсийн сүнс гэрэлтэй байсан. Яагаад? Хүмүүс дандаа үнэн, шудраг, ариун байсан. Тэр нийгэмд болохгүй яг 13 тэгшин байдгүй учраас тэр нийгэмд болохгүй юм нь зүгээр л хүн те үзэл бодлоо илэрхийлэх дарга нарыг шүүмжлэхэд л хэцүүсэн баг. Гэхдээ тэгээ өнөөдрийн нийгэмд бид нар дарга нарыг шүүмжилж чадж гэнэ, үзэл бодлоо илэрхийлж чадж гэнэ үү? Илэрхийлээд хин тоож байгаа юм. Тэр нийгмээс агсын байхгүй шүү. Харин нөгөө гэрэлтэй байсан хамаг юмнууд нь байхгүй, унтарцсан. Дээр нь бүр их мэдлгүй, бүр үгээ хэлэх хэвлэл нийтлэх хэрэг чөлөөгүй. Бүр дарга нарыг шүүмжлэх хэрэг чөлөөгүй. Ийм л болцсон биш. Тэгэхээр энэ нийгэм чинь нийгэм мөн үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Миний ил ботход тэр миний хүүхэд байхдаа 20 жилийн өнгөрөөсөн тэр социалист нийгэмтэй харьцуулахад энэ нийгэм чинь нийгэм биш байна. Хүмүүс ямар ч удирдахгүй, загиргаагүй, ах цахгүй, хүмүүжлгүй, ёс суртахуунгүй, мэдлэг боловсралгүй, хүн чанаргүй. Бид нар бие биенээс айж амьдарч. Тэгэхэд социализм үед яаж исэн? Бие биенээ түшиж амьдарч байсан. Тэр жоохууд гадаал тоглож байдаг. Гадаал тоглож бид нар айдгүй л байсан шүү дээ. Хүүхэд хичээлээ тараад хинээрч авахгүй өөрөө хичнээн хол газар бид нар гүүгээл ирдэг. 2 3 уул гүгээд аваад хичээлдээ гүүгээл явдаг. Ямар ч харанхууд гүүгээл явдаг, ямар ч харанхууд гүүгээд хинээрч айгаагүй шүү дээ. Хин хортоо хоол өгчихвол гэж хинээрч айж байгаагүй шүү дээ бид нар. Тэгэхэд өнөөдөр бүх юм айдсан. Энэ нийгэм чинь зүгээр энэ нийгмийн гэрэл унтарсан. Яагаад? Энд Монгол энэ улсыг чинь гэрэлтэй болгодог тэр мөнх тэнгэрийн супер нэгдэл төржсөг байхгүй. Гэтэл эдгээр чи өөрсдөө харанхуй болцсон. Тэгээ харанхуй хүмүүсээр удирдуулж байгаа юм чинь энэ улс гэр чинь харанхуйлж л таараа, энэ ард түмэн чинь харанхуй болж л таараа. Тэгэхээр энэ улсыг засъя гэвэл энэ дээд төрд байгаа энэ 76 чинь засагт байгаа тэр сай дарга нар, тамгын газрын дарга нар, засаг дарга нар ч бүгд гэрэлтэй болох хэрэгтэй байхгүй. За. Үнэхээр бас тийм. Яагаад гэвэл одоо манай тарих судлаачдын эмбэрл доктор бол хэлж байгаа монголчууд бол нэг юм яг тийм түнэр харанхуй үдэрээ байна. Үнэн харанхуй гэж монголчууд ярьдаг юм аа. Ингээд юу ч харагдахгүй, хав харанхуй. Тэгж чад гинт гэгээ татдаг. Тэгэхээр гэгээ татах уугүй юу гэд. Бас л Гүмилээ бол монголчууд бол нэг 500 жилийн настай л ард түмэн. Эннээс цааш нэг 500 жил л болоод Монгол улс бол мөхнөө. Яагаад гэвэл яг ийм янзаараа байвал гэж 90 онд ярьцлаган дээр өгсөн байлээ л те. Тэгэхээр энд бол нэг буруутан бол байгаа ухаа. Одоо энэ 76-г яг ийм чингээд буулгаад ахаад нэг хөдөн газраас ахаад 76 гаргаж ирэх гэхлээр хүмүүст итгэл алга. За бас л нэг зүгээр л нэг хүн нөгөөгөөр солигдох байх. Нэгдүгээр энэний одоо гол буруутан юм. Хүн өөрөө бид би юм уу? Улс төрчтөн юм уу? Гадаад дахны урт богино гар юм уу? Одоо 25 жил тэгэхээр буруутан юм а та юу гэж харж байна? Би буруутныг бол суурийн иргэншил гэж харж байгаа. Монголчууд суурийн иргэншил рүү шилжээл гэрлээсээ салсан, гэрэлтдэг онол хуулиасаа салсан, гэрэлтдэг амьдралаасаа салсан. Энэ суурийн иргэншил. Суурийн иргэншил бол өөрөө байгалийн хуулийн эсрэг юм. Би энэ ном дээр бичсэн. Ерөөсөө хүн чинь ингээл нөгөө өөрийгөө цэвэрлээл өөрийгөө засаад ахаар сайн сайхан юм нэмэгдээд байдаг. Сайн сайхан юм чил гэрэлтэн. Муу мухай юм бол харанхуул татна. Тийм учраас бид нар гэрэлтэй гудамжинд явахдаа хичнээн сэтгэл амар, хэдийн орой шүнж гисэн сэтгэл амар явдггүй. Гэтэл бид нар харанхуй хэдэн олуулаач байсан яаж айдггүй. Тэгэхээр зэрэг энэ суурин иргэншил чинь өөрөө энэ орчлонгийн оршихуй хуулийн эсрэг юм байхгүй. Орчлонгийн оршихуй хууль чинь бүх юм гэрлэл нэмээд идэг. Гэрэлтэй л үүдэг. Гэрэл нь нэмэгдэхээр дээшээ ахаал идэг. Тэгэл гэрэл нь хамгийн их болох үед л мөнх тэнгэрт очдог. Энэ орчлонгийн хууль чинь өөрөө энэ биш үү? Тэгээд гэрлээс гэрэлд нүүдэг. Босоод инглихийн дагуу нүүдэг. Түүнээс намаржаа хаваржаа тойроод нүүдэг нь биш. Тэгэхээр зэрэг суурин иргэншил чинь эсрэгээр харанхуй руу нүүлгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэний буруутанг би тэгээд энэ 76-ч биш, энэ засагч биш, энэ цаг үеч биш, энэ суурин иргэншил байна.
За үнэхээр бас яахаарахгүй тал нь Улаанбаатарт амьдарч байна тийм ээ. Ийм цөөхөн улсын. Тэгээ 50% нь ийм жижигхэн газар ирээд тэгээ нэг хумсан жинэ газар нь 350 сая 400 сая 500 сая болчоор нэрээ үнэхээр л бас ийм. Тэгээ түрүүний таны хэлдгээр тэр нэг хүнийг нэг хүнээр солиод үр дүн гарахгүй. Яагаад бид нар чинь бүгдээрээ 1921 оноос 11 оноос хойш бүгдээрээ суурийн иргэжлийн бүтээгдэхүүн болцсон учраас бүгд л харанхуй руу замдсан биш тодорхой хэмжээгээр. Тэгэхээр зэрэг яах юм? Нөгөө харанхуй хүмүүсийг чи харанхуй хүмүүсээр солиод яах юм? Тэгэхээр хүнээ засгаас эхэлнэ гэж миний хэлээд байгаа чинь Төмөнх Тэнгэрийн онол хуулийг бариад хүнээ засгаас эхэлнэ л гэж хэлээд байгаа. За одоо бас дараагийн нэг зүйл бол эдийн засгийн хямрал гэж юм. Яг 90 оныг санагдуулах тийм дүр зургийг бий болгож байна. Өчигдрийн сонин дээр харахад гэр хорооллын захын одоо гудамжны дэлгүүрүүдэд чихэр жимс харагдгаа байлаа. Зөвхөн одоо талах, гурил, нэг юм мах. За мэдээж талахыг бол нэг нэгээр нь авч орон хоолн дээр ч юм уу бид хэрэглэх ёстой бол сарын хагас жилийн өмнө 2 хувааж зардаг болсон бол одоо авахгүй байна гэдэг 4 хувааж байна. Тэгэхээр зарим улсууд аргаан бараад эдийн засгийн хямралыг юу гэж бодож байна гэхээр за нэг хэсэг мөнгө нуучлаа. Тэрийг гаргаж ирээ өршөөлийн хууль үзүүлэе гэж шít. Нэг хэсэг одоо олигархууд, хууль бусаар баяцсан улсууд банкнд мөнгө өгөхгүй. Нэг бол Америкийн гадаадд гаргасан баг, нэг бол уул хаданталан уцсан л гэл аргаан барсан ийм юмроо орчоод байна. Тэгэхээр энэ эдийн засгийн энэ их хямрал, гүн хямрал 90 оныг санагдуулж байгаа энэ байдал юунаас болж байна? Бас л энэ нийгэм шүү дээ. Би бол ер нь хувь хүнийхээ хувьд хэн нэг үзий ядаад байдгүй. Харин би энэ зах зээлийн харилцаат хүмүүнлэг арчилсан нийгэм гэдэг нэртэй энэ хогийн сав болсон энэ сүүлийн бидний 24 жил явж байгаа энэ нийгэм биш ээ. Энэ нийхэм биш, энэ нийгэм. Нийгэм гэдэг чинь хүнд сайн сайхны гэрэл гэгээг авчирдаг тэр оршин амьдрах хүн тогтолцоо гэлтэй. Энэ чинь бидэрт харанхуйг авчираад байна. Зовлон авчираа, муу мухаг авчираад. Тэгэхээр энэ бол нийгэм биш. Юу гэдгийг энийг одоо мунхаг харанхуй хүмүүсийн дураараа ажилт дун чөмгөрөж иргэдэг энийг тогтолцоо. Тэгэл хідэн бүлэг хүн л хувилдаж чадчихвэл дэлхийг чи эзэгэн чаддаг, муугаагаар удирч чаддаг, улс орныг чаддаг нэг ийм сонь тогтолцоо. Эрүүл биш, гажиг гэхэд бүр дэндүү гажиг ийм сонь тогтолцоо. Тэгэхээр бас л энэ штэ. Зах зээлийн харилцаа гэдгийн дор бид нар үнэтэй бүхнээ мөнгөний дор, долларын дор дэвсэж өгсөн. Арчилсан нийгэм гэдэг нэрний дор бид нар бүх гэрлээс ихсрээд харанхуугаар дураараа ашил дурмаад дунд чөмгөрөж иргэдэг бас. Тэгээ энэ хоёр чинь юу ч нийлэхгүй байгаа байхгүй юу? Нийлэхгүй байгаа. Тэгэхээр би бол боддгийн хувь хүнийхээ хувьд 90 оноос хойш биднэрт муу мухайг эрхчлөө ирсэн. Яаж вэ? Донтж байна, архиж байна, садралж байна. Одоо улс орноо газар нутгаа худалдаж जैन тийм ээ. Хүн чанараа гээж जैन эрдэм боловсрал хамаг сайн сайхан хүнийг хүн болгодог сайн сайхан бүхнээ гээс. Ийм л харанхуй эрхчлөө, муу муухай эрхчлөө бидэрт ирсэн. Эсэргээр яаж гэн хүн хариуцлагатай болж гин үү? Хүн чанартай болж гин үү? Тийм эрхчлөө хаана вэ? Хүн өөрөөрөө сэтгээд бүтээл гаргаад ирлээ. Нийгэм ойлгож гин ойлгохгүй. Үгүй эн чинь эрхчлөө юм уу? Тэгэхээр ийм эсэргээр сайн сайхны эрхчлөө бүгд хаагдсан, муу муухайгийн эрхчлөө далайн ус зад тавихтай адилхан, эргээ хаягтай адилхан дүрж орж ирсэн. За тэгээд таны хэлдгээр ингээд нэг баахан мөнгөтэй, эрх мэдэлтэй улсууд бидний гарт одоо маш том хүч хатгагдчихлаа гэж бодож ирсэн чинь тэр хүмүүсийг азгуйталч байдаг юм уу, өвчин зовлонч байдаг юм уу, дөхөл агцалч байдаг юм уу, нэг л юм дагаад эхэллээ л дээ. За энийг бол ил цагаан хаасайг үл бичиж байна. Тэгээ энийг хүмүүс яаж яах гэхээр бол Тэнгэрийн гисгэлгээд. За тэгсэн та бол номныхоо өмнөх үгний доотолд мөнх Тэнгэрийн цаг ирлээ, мөнх Тэнгэрийн хүч буулаа, мөнх Тэнгэрийн хэрэгшээл айсуу гэсэн 3 мөр биччихээ. Яаж ирж байгаа вэ? Энийг яаж мэдэрч байна? Энэ мөнх Тэнгэрийн цаг ирж байгаа нь нэгдүгээрт яг одоо монголчуудын нүдэнд харагдахуйц ирж байгаа нь энэ олон тэнгэрийн улаач нар олшорсон. Олон онх тэнгэрүүд бууж ирсэн. Тэрний гавьяагаар сая 2009 он хүртэл Монголын газар нутаг 92% зөлжчихэд байсан. Сэлэнгийн газар нутаг руу орчоод тэр цөлжилт зогслоо. Өнөөдөр 100 болохоор цөлжилт гэж орилдог байсан. Өвөл болохоор утаагийн орилдог байсан. 100 ярддаг цөлжилт нь байхгүй болсон. Загдлыг нэгээр өнтөл байгаа. Яагаад энэ холбоотой вэ? Энэ яах юм? Энэ олон уул усны эзэн лус савдгүй чинь бууж орж ирээд энэ улаач нар чинь 100 болохоор бүгд уул ус руугаа бэлчиж шít. Очоод тахилга хийгээд сэргээгээд энэ одоо тий сайхан хур уус нар тэгшэрсэн сүүлийн 40 50 жил гардггүй цэцэг навч ургаж тий хичнээн сайхан одоо энэ зарим булаг ус шинээр гарч ирж जैन зарим нь ширэгцэн эргээд багч гисэн тогтож эхэлж जैन. Ингээд энэ бүхний гавьяа байхгүй юу? Байгаль ээлжтэй холбоотой. Нөгөө талдаа оюун санааны хүн нийгмийн талдаа яаж үйлчилж байгаа гэхээр энэ олон бүтээлүүд гарч ирж байна.
Гэхдээ энэ мөнх тэнгэрийн шинжлэх ухааны ном тэгвэл 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө, 30 жилийн өмнө бичигдэхгүй яасан. Энэ бичигдэж байна. Дээр нь одоо энэ би ганц бие бичээд байгаа юм биш. Энэ тал өчнөө олон хүмүүс тэнгэрээс яаж байна? Оюун мэдээллийн долгионоор дамжаад энэ их мэдээлүүд чи бууж шít. Тэгээд ариун гайгүй шиг тархитай оюунтай зөв мэдрэмжин задгаа байгаа хүмүүсээр дамжаад бууж ийн орж ирж байна. Ингээд энэ бүтээ. За одоо энэ та нар өнөөдөр хятад улс 30 ангитай Яйда гэсэн сайхан Чингис хааны кино хийцсэн байсан. Одоо 50 ангитай Хубли хааны тухай мундаг монголчууд бид нар хийж чадаагүй байхад нөгөө үеийн Монголын дайсан нөгөө хятад хийчихэл сууж штэ. Тэгэхээр энэ ч бас оюун санааны хэлбэрээр энэ бас ирж байна, тийм ээ? Тэнгийн мөнх тэнгэрийн цаг ирж байна. Энэ харагдаж байна. За нөгөө талаасаа иргэшэл айсуу. Иргэшэл айсуу гэдэг чинь нөгөө гисгэл гэдэгтэй үг адилхан. Тэгээ. Юу гэхээр зэрэг нэг талдаа гисгэлэнч буудаг, нөгөө талдаа ивэлэнч бууж байгаа энэ хоёрыг нийтдгэл иргэшэл гэж хэлж байгаа юм л да. Ивэхийн ивэг л гисгэхийн гисгэ. Нөгөө талдаа таны түрүүний хэлдгээр тэр монголоор тоглосон, Чингис хааныг гүжирдсэн, буруу түүхийг гуйлж битсэн, Монголын түүхийг гүтгсэн одоо Монгол энэ үнний эсрэг буруу одоо дуурч байгаа хийж байгаа хүн болгон дээр янз бүрийн байдлаар өвчин, зовлон, янз янзын ахын одоо осол аваар ингээл ерөөс байдал ирж л байна шүү дээ. Хүмүүс тэрийгэ мэдэрч л байна. Хэлэхгүй л байгаа болохоос зарим нь ил хэлж л байна. Нийгэм ойлгож л байна, ард түмэн хараа сууж л байна тий. Тэгэл энэ цагаан захтнууд ямар их шоронд орж байна. Одоо сүүлийн 3 жилийн зүгээр л статистик мэдээ хардаа. Энэ олон компани захирлууд ч бүгд ганц удагт очиж байна ихэнх нь. 3-1 нь ганц удагт очиод гэж. Тийм ээ. Энэ олон дарга сай цагаан захтнууд чинь цагаан гартнууд чинь ихэнх нь шоронгоор дамжиж байна. Үгүй энэ юу вэ? Энэ чинь ирж л биш шүү дээ. Тийм биз дээ. Тэгэд хэдхэн жилийн өмнө ямар ч амь цохоогүй байсан ш. Тэгэл эн чинь мэдрэгж л байгаа. Энэ өшөө цаашаа үргэлжлэнэ. За ингээд мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэсэн том бүтээл гарсан учраас энэ бүтээлд зориулж Бахуралд Эрдмийн чуулганы 160 дахь дугаар мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэсэн сэдвээр хөөрөлдөж байна. Тэгэхээр энэ дараагийн нэг чим том асуулт бол ийм л асуулт байгаа юм л да. Дэлхийн ертөнцийг одоо Монгол бүтээсэн юм уу? Монголыг дэлхийн ертөнц бүтээсэн юм уу? Одоо олон улс хүрнийг бол хүнд хүрлэгтэн өөрөөсөө төрүүлсэн байна. Энэ цэнхэрхэн дэлхий дээр байгаа ухаанд хүмүүс, нийгэм, цаг үе, дайн, самун, зөв буруу юм бол улс хүрнийг бий болгож байна л. Гэтэл зарим улсууд бол Монгол байгааг бол дэлхийн ертөнц байхгүй байсан гэдгийг бас барууны англи хэлтэй, харь хэлтэй улсууд их яриад байна. Тэгэхээр энийг та юу гэж үзэж байна? Ер нь хин бие биенээ бүтээсэн. Тэ. Энийг л Монгол сууханд их үрэн гэж хэлдэг. Их гэж зураас татаад үр гэж. Нэг бие биендээ ихэнч болдог, үрэнч болдог гэсэн үг. Тэ. Тэгэхээр нийгэм хүнийг хүмүүжүүлдэг. Нийгмийн хүмүүжүүлсэн хүн буцаагаад нийгмээ хөгжүүлдэг. Ийм харилцан үйлчлэл байдаг. Тэгэхээр нэг чигийн үйлчлэл гэж физикт байдгүй юм л да. Альва систем дандаа хоорондоо харилцан үйлчлэл. Тэгэхээр энэ харилцан явсан. Би бол тийм одоо нэг талд нь зогсмооргүй байна тий. Монголыг үнэхээр дэлхийн ертөнц бүтээсэн. Тий. Тэр миний түрүүний хэлдэг тий. Үнэхээр Монгол гэдэг тий тэр өмнөх соёл иргэншлийн тэр 7 дахь үеийн оюун ухаан хамгийн хөгжсөн тэр үеэс улбаатай тэр хардад дараа цагаан татар хар Монгол цагаан Монгол гэдгээс улбаатай монголчууд үүсэл. Дээр нь тэр илгээж байгаа сүнс нь хөх сүнс байна тий. Энэ дээр би бодтой буулгаад ингээд ялгаа тавьсан ба. Энэ чинь бол монголчуудыг бүтээсэн. Тэгэл нөгөө хөх сүнс чинь биенд ороод ирэхээр хөх аураатай болол хөх тархиных нь хөх болчихраа хөгжөөл нөгөө ил талд ухамсар нь зэрэг хөгжөөл явцдаг. Ингээл орчлонгийн юмыг бодторч хийсвэрээр сэтгүүгээрч барьж чаддаг тий. Энэ чадвар чинь монголчуудад л байсан. Энийг бол тэр гадаадын эрдэмтдийн судалгааны бүтээлүүдээр би тавьсан ба. Тэгэхээр энэ бол монголчуудыг дэлхийн ертөнц бүтээсэн юм а гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаасаа монголчууд бас дэлхийн ертөнцийг бүтээсэн. Тэрний одоо баталгаа маш том хоёр баталгаа бол хүнээгүй 13 дугаар зам. Хүн зөвлөгтөн энэ дэлхийн ертөнцийг энэ хүн төрлөختөн буруу оршин амьдраад эсрэгээр сөргөөр нөлөөлөөд хэцүү байдалд яг өнөөдөр их шиг байгаль ихтлхий тийм ээ дэлхийн ертөнц өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний оюун санааны сэтгэл зүрхний тэр ялгарч байгаа бодлын долгион тэрний энерги нь энэ манай дэлхий, манай байгаль, манай нарны аймаг цаашлах юм бол манай галактик орчлон хорвоогийн оршихуд нөлөөлж идэг гэдгийг би маш олон жилийн өмнөөс телевизүүдээр нэвтрүүлэгт орохдоо бас ярьдаг. Тэгэхээр энэ
орчлон ертөнцид чинь өөрт нь оршихуйн цоошин тогтолцоо бий болж штэ, шинжил бий болж байна. Тийм учраас оюун мандлын соёл иргэншил ирлээ гэж бидний яриад байгаа чинь тэр зөвхөн манай дэлхий дээр биш. Энэ орчлонгийн ингэр ирж байгаа. Хүмүүс зөв сэтгээд, зөв бодоод, зөв мэдээд, зөв таниад ирэхин хэрээр тархинаас гарах бодлын долгионууд зөв болоод ирэхин нэг цагт орчлон ертөнц мөнх тэнгэрт ч хүртэл өөртөө зөвөр нөлөөлж байгаа. За бас нэг оюун санааны их том зөрчил байдаг нь бол жишээлбэл бурхны шашин бол олон хотог туйлгаад, эренбүүчийг, гэгэнтнүүдийг за хамгийн анхных нь өөрийнх нь номлосноор бол бурхан багш өөрөө гэдэг ингээд хүнээс хүнд, удмаас удамд, улсаас улсад дамжаад маш их одоо судлаг тунгарт өргөдөх номуудтай байна л. За энэний эсрэг бол энэ мөнх тэнгэр Монгол суу ухаан бол одоо бараг худлаа хэлдэг үндийн таны хэдэн гаргасан ном. За одоо цагт эрдэмтэн судлаач нарын бичиж байгаа цөөн хэдэн бүтээл юмыг тооцох юм бол үнэхээр нөгөө ном онол байхгүй. Тийм ч учраас хаав энэ төр бичсэн юм чи хаана байгаа. Ийм бичсэн юмгүй судалсан юмгүй юу гэж шинжлэх ухаан гэж үзэх юм, юу гэж шашин гэж үзэх юм гэдэг нэг ийм одоо ариушүүлтийн асуулттай тулчаад байгаа юм л да. Тэгэхээр энэ олон том юм тэгвэл энэ ертөнцийн язгуур болсон юм чи одоо хаана нуугдсан юм уу? Эсвэл одоо амнаас аманд зүрхнээс зүрхэн дамжуулт юм уу? Энэ яагаад ийм байдгүй юм? Жишээ нь одоо хамгийн их хүлээн зөвшөөрснөр нь буддийн гүн ухааны их сурвалжуудыг ярил л да. Тэр их сурвалж тэгвэл бурхан багшийн сургаалаас өмнө ямар юу хийсэн? Тэр хүн гаргаж ирэл эн чинь хойшилж явсаар агаал, баяжиж явсаар агаал өнөөдөр аль байсны болчихж шít. Тэгвэл одоо энэ чи бичих хэвээр. Нэг онцлог нь монголчууд нүүдэлчин амьдрал доторооч тэр тийм олон судар ном хураагаал те ингээл зөөгөл жилийн 4 өдрөл зөөгөөд явж явах боломжгүй ч байсан баг. Нөгөө талаас монголчууд бол тархины асар өндөр потенциалтай байсан учраас амнаас ам дамжуулаад аялгуулan хилээд бүх юмаа өвлүүлчихэж байсан. Тэгээ миний хэлдэг нэг зүйл байгаа. Монголчууд бол байгалаар багшлуулдаг байсан, амьдралаар багшлуулдаг байсан, эцэг дэс дээр багшлуулдаг байсан. Тэдрээс дандаа аялгуулan хэлэх замаар, туйлсын замаар тийм ээ энийг дандаа өвлж авдаг байсан. Дахиад тийм замаар дамжуулдаг байсан. Хүн өөрөө их сурвалж, хүн өөрөө ном судар байсан байхгүй. Одоо бид нар ном судар гэхээр нэг юм хэвлүүл цаасан бүтээгдэхүүн сэтгэхэд байгаа байхгүй. Тэрийгээ л их сурвалж гэж. Гэтэл Монгол энэ нүүдэлчин амьдрал дотор ч хүн өөрөө ном байсан. Хүн өөрөө судар байсан. Хүн өөрөө их сурвалж байсан. Тийм учраас одоо ч тэр их сурвалж чинь өнөөдөр ч шинжлэх ухааны судалгаанд хэрэглэгдээд байна ш. Агуу Эренчингийн жойномоос эхсүүлээд Амьдын сургууль хөдөөгийн бэрлээгөө одоогийн зарим судлаач бүгд хөдөөгөр яваад малчсан хүмүүсээс яриа аваад тэрийг их сурвалж гээд тавиал явж штэ. За үнэхээр сайхан хариулт байна. Яалтчгүй Монгол хүн өөрөө ном байжээ. Монгол хүн өөрөө ном. Бурхны шашны их хутаг тулгаадууд гэгэрсэн соён гэгэрүүлэгч нартай уулзаж бас ярьслахыг хөв тавилан оногдож байгаа тэд бол нэг юм хэлж байгаа юм л. Бурхан багш 2000 жилийн дараа яг өнөөдөр буугаад ирэх юм бол бүр за зүгээр энгийн боль хэрэгээр ухаалтж унах байсан баха гэж. Миний номлосон юм энэ биш байна. Энд ч одоо юу болгоо хайцсан юм бэ? Баагаал нэг төөрсөн тим ийм гэсэн нэг уучраа мэдэхгүй юм ярьсан одоо юм хүн таних аргагүй ингээд болгочихжээгээд. Тэгэхээр энэ хүн гэдэг амтын ямар тохиолдолд ийм их аюултай болдго юм бэ? Ямар тохиолдолд хүн гэдэг амтын юм хүнээ байдаг юм бэ? Хүн гэдэг амтан бас ямар тохиолдолд аливаа юмыг дандаа буруугаар ашиглаж дайн самуун гаргадаг юм бэ гэдэг дээр Монгол суу ухааны талаас нь та ярьж өгч. Алтан дээд гэрэн дээр нэг ийм ишлэл байт. Бүх амьтан бүгдээрээ иддэг боловч гагцхүү хүн л хорлож иддэг гэж. Жишээ нь одоо чон бол өөрийнхөө тэр байгалийн заацсан замаар л хоол ижилээ байглаас олж идэж штэ. Тэрнээс өөрөөр хэнийг ч үгүй. Тэнд очиод тэр мойл үр жимсийг тастаж идээл, тэнд очиод модыг хугалж хаяал, тэнд очиод усыг боож таслаал тий. Тэгж байгаа маалах штэ. Тэр бэлчээрлээд уул талдаа явж байгаа сүргээс хараасандаа яриад муугийг барьж идэл явж байна тий. Тэгвэл ялаа иддгээл ид. Загас иддгээл ид. Тэг юм руу ингэж халбарахгүй. Гэтэл хүн яагаад тэгэхээр зэрэг хүн тэдраас ялгаатай сэтгэхгүйтэй. Сэтгэхгүйгээ дагаад муухаглал өсчихөж байгаа хүний тархинд. Муухаглал өсчихөж байгаа байхгүй. Нөгөө муу тал нь сэтгэж чадж байгаа муу тал. Сэтгэж чадж байгаа давуу тал боловч нөгөө сэтгэхгүйгээ зөв зүйл зарцуулахгүй буруу зүйл зарцуулчихвал муухаглал өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ муухаг хүн гэдэг бол хамгийн аимшигтай араатнаас дээд араат. Тийм учраас сая 13 оны 12 сард энэ дэлхийн хамгийн аимшигтай 10 араатныг жагсаалаа л да. Гэсэн номер 1-д хүн жагсан. Хүн жагсан. Тэгэхээр хүний тэр аимшигтай араатнаас ч илүү араатан шинж нь юундаа байгаа юм гэхээр мунхагlalтай байгаа байхгүй. Тэд нар зөв амьдрах, үнэн амьдрах, шудраг амьдрах, ариун амьдрах тэр мэдлэг байхгүй.
Тэгээ Монгол суугаан хэлдэг шүү дээ. Мэдлэггүй бол муухай, мэдрэмжгүй бол мулгуу, сэтгэлгүй бол тэнэг гэж. Тэгэхээр зөв амьдрах, зөв хүн байх мэдлэггүй хүмүүс ч л муухай болчихж байгаа. Тэгээд арчил эрхчлөө гэдэг юм чинь өнөөдөр миний эрхчлөө, би эрхчлөөт иргэн, би эрхчлөө идэх ёстой гэд мунхаг хүмүүсийн дураараа ажилтдаг дон чөмгөрөө жирэгдэж чи эрхчлөөгээ зарлан тунхлаад батлан хамгаалчихж байгаа юм. За дараагийн нэг нотлохооч гэдэг юм уу, сигналч гэдэг юм уу нэг зүйл бол за яг хуу далайн өгш Монголд 90-ад оны үед ирж байхдаа монголчуудаа архиан багууж, айргаан таваараа угаарай гэж хэлсэн нь нэг сайхан холбоо үгүй байна гэж бид нар ингээл найр наадам дээр хөдөө салхинд гараад хэлээд байсан чил яг л ингэж аригдахыг л магадгүй өдөр чойжингууд нь буугаад чилцсэн юм өөрөө ч харцсан юм уу тэрийг л хэлсэн байж л дээ. Тэгээд 2000 онд өгч байтал далайн өгш гэнт Монголоос одоо бөөг дуудсан байдаг. Бөөг дуудаад хажуудаан суулгаад хүн төрлөختний их соён гэгэрүүлэгч Чингис хаанд энэ бөөгийн шашинд хүндэтгэл үзүүлж байсан байт юм байл л. Одоо энэ манай төрийн зайраа Бямбад орж байгаа тэргүүтээ олон улсууд тэр үед явж ном хэвлэл дээр гарч ил. Тэгээ энэ хүн энүүгээр одоо юу хэлэх гэж байсан бол энүүгээр монголчуудад хайртайгаа хэлэх гэж байсан болов та нар энэ одоо соёлоо авч яваарай гэж хэлэх гэж байсан болов тэр үед нэг хальт яриад бөө будтай хоёр уулзлаа гэл нэг тийм нэг гэнэн тэнэг нэг хэдийн юм бичээл бид өнгөрч байсан л та. Тэгээ энэ мэдчлэнгээр одоо бас нэг их ухаантай ертөнцийг өдөртөгч цөөн хэдэн улсууд бас нэг ийм Монголд хүндлэл үзүүлээд байна. Тэгэхээр эн чинь нөгөө орчлон хорвоог бүхлээр нь таньсан хүмүүсээс л гардаг чанар юм байна. Тэгэхээр би энэ ном дотор бичсэн мөнх тэнгэрийн мэдлэгийн тал, эрдмийн тал гэж хоёр тал байна. Одоо биднэрт ч гэсэн тий хоёр тал байна шүү дээ. Бид нар ар өвөрд гэж, баруун зүүн гэж байна. Эсвэл бол ажил амьдрал гэд хоёр тал байна. Яг тэр шиг мөнх тэнгэрт эрдмийн тал, мэдлэгийн тал гэж. Тэгвэл энэ өнөөдрийн бидний яриад байгаа энэ мөнх тэнгэр, энэ тийм ээ зүйлс чинь энэ Монгол суугаан чинь болохоор мөнх тэнгэрийн эрдмийн талд багтчихэв. Харин энэ шашин гэж яриад байгаа зүйлүүд чинь эртний гүн ухаан гэж яриад байгаа зүйлүүд чинь мөнх тэнгэрийн мэдлэгийн талд багтчихэв. Өөрөөр хэлбэл нэг имийг л бид нар хоёр талаас нь ярьж гин гэсэн үг байхгүй. Нэг нь мэдлэгийн талаас нь яриад байна, нэг нь эрдмийн талаас нь яриад. Гэхдээ мөнх тэнгэр эцэг бол өөрөө удамшлын тал хамаа харагддаг. Орчлонгийн эр үтгэж хүч учраас удамшлын талын мэдээлүүд нь яг оргиороо бууж ирдэг. Энэ мэдлэгийн талынх нь болохоор нөгөө тухайн ухаантны мэдлэг мэдээлэлтэй холбогдож бууж ирдэг. Ялгаа нь энэ тал байгаа юм билээ. Энэ дотор би бичсэн. Би ч гэсэн миний судалгаа бас энэ өндөр түвшин мөнх тэнгэрийн түвшинд хүрээг байхад би бол шашин мөнх тэнгэр энэ бол тустай юм ялгаатай юм гэж бодож сэтгэж явсан. Гэхдээ би нэг юмыг ол хүлээн зөвшөөрдөг. Би эртний гүн ухаан, шашны гүн ухаануудыг бол асар хүндэтгэлтэй ханддаг. Бүр номнууд дээр ишл авдаг. Харин би энэ шашнууд мухар сүсэг болцсныг бол би хизээч хувьдаа зөвшөөрдөг. Харин миний мухар сүсэг болцсныг одоо зөвшөөрдгүүгийн маань хүмүүс болохоор энэ шашныг үзье яддаг гэж бас ойлгодог хүмүүс байт юм шиг. Үгүй би бол шашны гүн ухаануудад асар хүндэтгэлтэй ханддаг. Тэгэхээр эн чинь өөрөө нэг л зүйлийг хоёр талаас нь яриад байгаа. Тэгэхээр Далай ламын хувьд бол энэ мөнх тэнгэр, энэ орчлон бүхлээр нь харж, бүхлээр нь таних ач гавьяа ийм л үүдэг. Тэгээ би ер нь бол бодсон шүү. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэл сүүлийн үед хүчтэй байхдаа ч эвтэй гэл нэг үг гаргаж байна. Энийг судалсны дараа те ерөөсөө хүн хэдий эвлэн нэгдэх чадвартай болд юм хэрэг энэ орчлон хорвоог бүрэн таньсан үед, бүрэн гэгэрсэн үед, мунхаглаас тасарсан үед хүн эвлэн нэгдэх чадвартай, бусдыг хүлээн зөвшөөрөх чадвартай болт юм бэл. Тэгэхээр би бол мөнх тэнгэрийг ойлгосноор энэ амьдралын төвшний супер нэгдэл, орчлон хорвоогийн оршихуун төвшний супер нэгдлийг ойлгох учраас би бол одоо хүлээн зөвшөөрөх, эвлэн нэгдэх чадвар бол над дээр бол би бол явж байгаа. За бас нэг энэ зайлшгүй танаас асуух ёстой нэг асуулт бол монголчууд гэгэрэл рүү тэмүүлж байна. Янз бүрийн байдлаар бас нэг соён гэгэрүүлсэн энэ зүйл рүү тэмүүлж байгаа боловч энэ хэлбэр нь бол дэндүү олон янз байна л та. За маш олон янзаар бясалгаж байна, цагаан хоол идэж байна, ногоон хоол идэж байна. За тэгэл одоо ингээл бадарчлал явж байна. Бурхны шашныг нэг жижигхэн судраг барьчихсан. Тэгэл тэрийг яриад явж байна. Эсвэл телевизээр ярьж байгаа нэг 2 3 хүний яриаг сонсоод тэрний араас ингээл явж байна. Тэгэд үгүй та нар одоо явж байгаа чинь зөв. Гэхдээ явж байгаа зам чинь буруу байна. Та нар энэ үг дээдс, эцэг дээдсийнхээ сургаалыг сонсохлоор гөжөөд байгаа байхгүй. Гөжөөдлөд эзэм яриад байгаа байхгүй. Энэ буруу одоо тийм биш. Би тэгвэл бөө болох юм уу хайшин ч гэдэг юм. Нэг ийм юм яагаад. Гэхдээ явж байгаа нь зөв. Гэхдээ яв хамаагүй штэ. Явж байгаа л үннийг хайгаал яваад итий. Явж байгаа л хамгийн сүлдийн дээр нь энийгээ л ойлгоно. Тэгэхээр би ч гэсэн тэгсэн штэ.
физикээс гараад математик, физик хоёроос гараад тэгэл байгалийн хим рүү ороод газар зүйн биологи гэл тэгэл нэг 20 тулгуур байгалийн шинжилгээ ухаан судлаад тэгсний хайлаар философи руу ороод өрн дурны философи тэгсний хайлаар 3 том шашны гүн ухаан руу тэгэл эзотерик руу синерветик руу ингээд явж хамгийн сүлд энэ дээр ирж байгаа. Явж л яг явсаар хагаад харин ухаантай хүн бол энд юм байна шүү гэд зэрэгцүүлж үзэж хагаад энд нь илүү шийдэл нь байна шүү гэд шууд вектор татчих юм шиг хүрээд ирэх хүмүүс байна. Тэр тэнгэрийн очиг ховор. Ихийнх нь тойрчл ирдэг байхгүй. За бас л нэг энэ гаднаас ирж монголчуудтай найзлах гэсэн ч юм уу одоо монголчуудыг ашиглах гэсэн ч юм хүмүүс ярьдаг нэг яриа бол жишээлбэл энэ бол уул уурхайн гэрээнүүд дээр уул уурхайтай холбоотой энэ эдийн засаг дээр маш их харагдаж байгаа юм л да. Ёстой нэг учир нь олддгүй улсууд бол энэ монголчууд. Өнөөдөр нэг сайхан ааштай байгаа. За одоо нэг засгийн газрын ч гэрээгээ зурх гээд байгаа юм шиг, сайд нар нь ч зөвшөөрөөд байгаа юм шиг, ерөнхийлөгч нь зөвшөөрөөд байгаа юм шиг л ертөнцийн нөгөө талаас Америкаас хэдэн цаг 10 хэдэн цаг нисэл баг буян тухай дээр бууж байтал цаана хувирсан байдаг. Бослог гараад 2-3-аараа уурлаад л гэрээг нь ахиж үзсэн ч гэдэг юм уу. Энэ шиг юм бол одоо бүх салбарт зүгээр яг ойр болохоор нэнэнтэй нь холбож ирж байна л та. Тэгэхээр яагаад энэ юм болгоны учрыг олдог хүн төрөлхтөн монгол хүнийг харан шиг олж чаддаггүй юм бол монгол хүнтэй яг үг хэлээ ойлголцоод бас тийм хэцүү байдаг юм л. Яг энэ бол энэ цаг үеийн монголчуудад нялцах байх л та. Бидний эцэг дээдсэд биш. Би энэ монгол суугааныг судлаад нэг агуу үгийг олж одоо бүр тэр үгийг олж уншсандаа тэр үгийг таньсандаа би бүр асар их баярлж явдгийг. Тэр бол Батчурам гэдэг үг байна. Батчурам гэдгийг бол одоо манай монголчууд бол баг хэрэглэхгүй шүү. Яг журам ёс дэг журам гэвэл хэрэглэн Батчурам гэж хэрэглэхгүй. Батчурам гэдэг чинь ямар ч хуулиас илүү хэрэгждэг зүйл байсан бэ. Хуулийн оронд хууль байсан. Ёс суртахууны хууль байсан тий. Тэгэхээр манай эцэг дээдс бол нөгөө бороотой боловч болзоондоо хуртай боловч хугацаандаа гихчээр хэлсэн, ярьсан, амлсан, тангаргалсан, хийсэн, үйлдсэн, андгаалсан бүх зүйлдээ бат яг л суудаг байсан байна. Энийг Батчурам гэжсэн. Гэтэл одоо монголчууд нэг талаасаа хувь хүнийх нь нөгөө талаасаа нийгэм цаг үе юм тийм байна. Яалчгүй өнөөдөр бидний нийгэм дотор асар их процесс асар хурдтай явагдаж штэ. Тэгээ энийг гүйцэж ухаарад хариу үйлдэл хийдэл бидний тарихгүй нөгөө өдрөөс өдөр турж байгаа тарих чинь гүйцэхгүй байгаа хгүй энэний алхааг. Тэгэхээр хүн чинь яг одоо ирээд нэг юм ярьцдаг. Маргааш шүн оройн гэртээ хараа боддог, шүн боддог, өглөө боддог. 2-3 хоног боддог, бодсны дараа байдал өөрчлөгдөв. Тэгж ухаардаг. Тэгэхээр бидний нөгөө ухаарлын процесс тархины үйл явц хоцроод байгаа хгүй үзэгдэл үйл явцаас. Тэгээд тухайн үед нь яг халуун дээр нь шийдчих чаддгүй, харч чаддгүй, мэдгч чаддгүй. Тэгээ сүүлд нь ингэдэг. Тэгэл юм урдан өөрчлөгдөв. Дээр нь хариуцлага гэж юм алга. Энэ Монголд бол хариуцлагын хууль гэдэг. Би одоо Монгол 700 хууль үйлчлэх юм байна. Үндсэн хуулийг дагаж гарсан. Тэгээд Монголыг зэгцсэн хаана вэ? Тэгэхээр н зэрэг за энэ ямар хууль вэ? Хариуцлагын хууль гэж байна уу гэж шүүрдэж үзлээ. Нэг ч байхгүй. Хариуцлагын хууль гэж юм байдгүй юм байна. Хэрвээ хариуцлагын хууль гараад ирвэл энэ 76-аас чөксүүлээ сайд дарганаас бүгд хариуцлагатай оцогдох учраас эний чинь тойроод идэх юм байна. Тэгэхээр зэрэг энийг одоо ард түмнээс нөгөө ард түмэн чинь өөртөө хууль санаачлах хэрэгтэй болсон. Санаачилж ер нь манай академиас энэ хариуцлагын хуулийг санаачилж их хурлд өргөн барья гэдэг бас ерөнхийлөгчд өргөн барья гэдэг бодол төрөөд байгаа. Ерөөсөө энэ хариуцлагын тогтолцоо механизм ажиллахгүйгээр Монгол өөдлөнө гэж байна. За үнэхээр тийм яалтчгүй хариуцлагагүй мөр цууд гэж байгаа. Хөгшчүүл. Яг ийм цууд нөөрлөн чинээ санаагүй явтал энэ бол одоо хариуцлага Монголд бол хариуцлагатай бүр хамтын хариуцлагын хууль үйлчилж байна. Наад захна залуухан эхнэр нөхөр ээж аваа хоёр байлаа гэхтэл маш олон жижиг хүүхдүүд ахын шинжтэй гэмтэл авч байгаа байхгүй. Тэгэл энэ бол яг хариуцлага. Ийм өчүүх юмнаас эхлээл явж байна. За тэгээд арчлалт шилжснээс хойш 24 жилийн дараа хөмөрөн жилд таны мөнх тэнгэр шинжлэх ухаан гэдэг ном гарлаа. Тэгэхээр би ингэ бодож байна л да. Яг 90 онд ч юм уу магадгүй та энийг яриад ч юм уу яг энэ үнгээр нь гараад ирсэн бол монголчууд бас хичнээн зөв явах байсан бол гэж. Яагаад гэвэл өнөөдөр таны хэлдгээр нөгөө тэнгэр гээд ярахаар ойлгохгүй мөнх тэнгэр гээд ярахаар одоо царийн үрчиж өгнө гэдэг бол хамгийн буруут нь энэ бөөнөр байгаа байхгүй. Ерөөс энэ бол цэвэр бөөнөртэй холбоотой. Өөрөө өөрсдөө нэр хүнд эднэр севтис. Тэгэхээр яагаад мөнх тэнгэр хэн хамаагүй хүмүүс төр ч юм уу өгдөөцийн сүнс сүлт онгод одоо асгаран бууж байна. Яагаад бөөгийн нэрээр далайлгаад гэмт хэрэгүүд хийж байна. Яагаад бөө гэдэг юм нэг далд ертөнцөөс дөрвдийн ертөнцөөс нэг жалганд нэг
төөрцөн ч юм уу жишээлбэл 3 настай хүүхдээ онгод орж ирэл одоо ингээ 3 настай яриад байна гэдэг чинь бол мөнх тэнгэрийн зам ягач биш шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө энэ хариуцлагагүй замбраагүй бөөм өргөл нь өөрөө ийм буруу дэлгэрсэн уг үндэс угсааны юутай холбоотой. Тий, энэ ер нь бол бөө гэдгээс эхлэх хэрэгтэй юм. Би одоо нэг л зүйлийг хэлдэг. Монголд одоо нэгч бөө байхгүй шүү гэж. Дандаа тэнгэрийн улаач нар. Тэгэхээр энийг харьцуулаад ярил л да ойлгуулахын тулд өнөөдөр шинжлэх ухааны мэдлэг байна. Шинжлэх ухааны мэдлэгт босорч байгаа хүмүүсийг сурагч, оюутан, бакалавр, магистр, доктор, академич гэдэг ялгадаг. Төвшин. Тэрнтэй адилхан тэнгэрийн эрдэмд босорч байгаа хүмүүсийг тэнгэрийн улаач, удган зайран, бөө гэд ингээд ялгаж байгаа. Тэгвэл шинжлэх ухааны мэдлэгийн доктор той тэнцэх нь тэнгэрийн эрдэмд доктор болсон хүн л бөөх байхгүй. Гэтэл доктор болохын тулд 1-р ангид орж дунд сургууль сурагч болдогтой адилхан ирээдүйд бөө болохын тулд энэ тэнгэрийн улаач болж байгаа. А тэнгэрийн эрдэмт оюутан зэрэгт очисын энэ удган зайран гэж байгаа. Гэтэл өнөөдөр тэнгэрийн улаач болоогүй өөрсдөө бөө гэж зарлалцсан. Гүйлдэ. Бөө гэдэг чинь бөө болсон хүн бол 1-р хэцэнгэрнээс ангижрах хэвээр. 2-р хуйг дуулганаасаа шүтэнээс ангижрах хэвээр. 3-р онх тэнгэр буулгадаггүй байх хэвээр. Цэвэр өөрийнхөө мэдлэг, эрдэм ухаанаар энэ өрх гэрийг, энэ улас гэрийг, энэ дэлхий гэрийг, энэ бүх юмыг эрхшээж, зөв засаж, зөв чигтэн залж авч чадах энэ чадрыг л бөө гэж. Тэгвэл Чингис хаан тийм чадвартай байсан. Монгол улс гэрийг бүх асуудлыг бөөнөр нь засаад эрхшээгээд хариуцаад хамаарад авч явж чадчихсан. Энэ бол бөө байсан. Алтан ургийнхан тийм байсан. Гэтэл өнөөдрийн бөө гэдэг хүмүүс чинь юурөөсөө тийм чадвар байхгүй. Бүр ямар ч мэдлэг байхгүй. Тэнгэрийн эрдэм юу ч байхгүй. Тэгээд би бол одоо зүгээр шулуухан хэлчихье. Надад олон улаач нар одоо амбицлах байх тийм. Аллергитэх байх тийм. Тэгэхээр тэнгэрийн улаач бол зүгээр сурагч. Таавал дунд сургуулийн. Бүр дунд сургуулийн сурагч. Магадгүй 1-р анги ч болно. Тэгээд тэнгэрийн улаач болонгуудаа удган зайран гээл. Гэтэл удган зайран гэдэг чинь оюутан. Тэгээ бөө гэж байгаа бол доктор. Тэгэхээр эн чинь ялгаатай юм байхгүй юу та. Тэгэхээр бөө хүн бол адаглаад хэцэнгэрэг хуйг дуулах шүтэнээсээ салцсан байх ёстой гэж би хэлээд байна шүү дээ. Цэвэр өөрийнхөө тархиар ажиллах чадвартай. Тархиар бүхнийг угтаж мэдээ тосчулдээ тэсчүүлдэг чадвартай байх. За баярлалаа. Дараагийн яг энтэй ургаж гарч ирж байгаа нэг асуулт бол ийм юм аа. Чингис хаан тэдний одоо ухаанд үрс, ухаанд хатад за Чингис хааны ач нарын одоо онгод сүнс сүлд бууж байна уу гэж. За одоо бүр Чингис нартай удан хүртэл байна. За тэр одоо олон шавнар нь бол одоо заримд нь Чингис хааны хатан бууж байна гэж байна. Заримд нь одоо 9 өрлгийнх нь нэгч бууж байна ч гэдэг юм ингээл одоо буужгинж байна л та. Тэгэхээр зүгээр үнэхээр судлаад үзэхэд энэ түүхчид буурал эрдэмтэд бол энэ агуй хүний нэрийг ч хамаагүй хэлж болохгүй. Бохир газар, муухай орчинд, баар савнд, хэрүүл зодоонд, машин дотор, замын бөглөрөл ийм одоо ядуу тарчиг ийм оюун санаатай орчинд бол нэрийг хэлхээс хүртэл цээрлэн. Гэтэл бол одоо ингээл хүн болго над дээр буучлаа, тэн дээр буучлаа. Намайг хамгийн их зовоодаг яг үнийг хэлэхэд сэтгүүлчний хувьд зовоодаг юм бол яг энэ. Уцтаад би бол одоо энэ хааны сүнс над дээр буусан, надад дийлгэмж ирээд энэ таны энэ юмд ч орооч гэдэг. Тэгэхээр үнэхээр энэ их хааны түүний үр хүүхдийн агуу хаттын сүнс сүлд онгод тэнгэр одоо буусан байдаг юм. Би зүгээр шулуухан хэлчихье, хатуухан хэлчихье. Тэр хаан хатад том баатар, жанжид, өрлөг тэрний сүнс буулаа, онгод буулаа бүгд тудлаа шүү. Бүгд тудлаа. Тэднэрийн чинь онгод тийм ээ. Зүгээр тэнгэрийн эрдмийн сурагчтай 1-р ангийн сурагч байж болно. Буудаг тийм бишээ. Энэ биш шүү. Биш. Харин тийм хаадын, хаттын том өрлөг жанждын онгод тэнгэр байна. Тэд нар бол зүгээр үнэхээр одоо тийм шалгуур хангасан улаач байв хүн байвал тэрийг онлоод тэрнтэй зүгээр оюун санаагаа нь хамсаж явдаг. Түүнээс биш буудгийн биш шүү. Энэ бол ямар хүн дээр хамгийн тэнгэрийн эрдэмт хамгийн өндөр түвшинд боловсрсон, хамгийн үнэн шударга ариун амьдрч чаддаг, хамгийн ариун амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан. Тэнгэрийн үйлэн энэ Монголын үйлэнд хамгийн үнэн зүтгэж чаддаг ч гэдэг юм. Тэнгэрийн тэр ямар шалгуурууд байдгийг. Тийм ариун орчинд, тийм ариун улаач, тийм хүмүүсийг онилж аваад зүгээр өөрийнхөө өгөгдөл мэдээллийг дамжуулаад явна уу гэхээс биш буун гэдэг ойлголт нэгч байхгүй. Тэр бол бүгд худлаа. За. Тэгэхээр энийг бол бас асуух ёстой асуулт байлаа. Одоо 10 жин утгтын шинэ төрөл
говь нутгаасаа төрж гарахад бас тэр хотогт гэгээнэ тодруулж байсан том оюун ухаантай хүн надад бас хэлчихсэн юм аа. За үнэхээр Аравжаа хотогтын дараа төрөл гэдэг бол яг тэр хүний сүнс ирээд бууна гэж битгий эндүүрээрээ битгий тийм гиний юм бодоор зөвхөн тэрний нэг тодорхой хэмжээгээр усанд чирнээл тусааж байгаа юм шиг нэг юм өгөгдөл хувь тавилангаар тэр хүний оюун санаанд бууж ирж байгааг бид нар хойд төрөл гэж ярьж байгаа юм шүү. Тэрнээс биш одоо тийм буугаад ирнэ гэж байдгүй маа гэж бас хэлчихсэн. Энэ бас тэгээд тэр том хатадын өрлөг жанчдын тэр 13 дугаар зууны цэцэн мэрэгдийн онх тэнгэрүүд онлоод өгөгдөл мэдээлэлд амжуулж байгаа тэр хүн чинь бол жинхэнэ тэнгэрийн бөө байхгүй юу? Нөгөө жинхэнэ бөө чинь тийм хүн байна. Түүнээс биш. Эцэн мэрэгдэлдэг тэгээд одоо онх тэнгис ахус болгодог хүн бол эзээж хаан хаттай харьцаа байхгүй. Тэр бол худлаа шүү. За ойлголоо. Оросын зүүнч Сибирийн шулам Елена Голунова хэлжсэн л та. Монголчуудад ийм тэнгэрийн өгөгдөл байна. Тэгээд ус хөгжүүлдэг юм байна гэж. Жишээлбэл одоо Влад Кадуныг хүүн бол хэлж байгаа хгүй. Би бол залуу хүн учраас хаяа энэ нарийн ертөнцийн үүлээсээ татгалзаад найд нартайгаа шоудаад ууж итэд ингээд тэр үед ингээд тархилгаагаа амраад. Манай ээж бол хэзээч тэгдэггүй гэд би дур барьцлага хийж явах тэгжэл. Манай ээж бол хэзээч тэгдэггүй. Манай ээж энэ хорвоод ирсэн цагаасаа эхлэн энэ хорвоогоос буцах хүртлээр амьдралаа бидний таны хэлдгэр бол энэ үйл хэрэгтэй үнэнч зориулж байгаа маа. Тэгэхээр энэ хөгжүүлэхгүй байна гэдэг нэг мессеж шидчихэж байна гэдэг бол бидэнд юм байна гэж хэлж шít. Тэр яг зүй зохистой яаж хөгжүүлэх үү гэдэг дээр та маш их юм хийж байгаа хүний хувьд энэ бүр дэг сургууль бий болгож байгаа хүний хувьд манай үзэгчдэд бас нэг юм тодорхой дэлгэрэнгүй биш ч гэсэн нэг тийм зөвлөмж ухаарл хэлж өгч. Ерөөсөө энэ зүм бэлэг хөгжинэ гэдэг чинь далд ухамсар хөгжихийг л хэлээд байгаа. Шинжлэх ухааныхаар бол тархины баруун тал бөмбөлөг, Монгол суу ухааныхаар бол тархины зүүн тал бөмбөлөг хөгжинэ л гэсэн үг. Бид нар бол одоо өнөөдөр өрөөсөн тал бөмбөлөг дээр өрөөсөн хөлтөө юм шиг амьдраад байгаа байхгүй юу? Зөвхөн ил ухамсарыг танин барьдаг, энэ ухамсараа ажилуулаад хөгжүүлээд идэг. Нөгөө далд ухамсарыг нүдэнд үзэгч харагддаг, нөгөө далд юм ертөнцийг танин мэддэг тэр ухамсараа хөгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр энэ зүм мэдрэмж хөгжинэ гэдэг чинь яг тэрийг л тэр тал бөмбөлгөд хөгжүүлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол суу ухаан бол хүний зүм бэлгийн тал бол зүүн тал бөмбөлөгт зүрхний өнчин зүрхний талд ингэж хосолдог гэж. А гэтэл шинжлэх ухаан болохоор баруун тал бөмбөлөг гэдэг энэ хоёр бол зөрдөг л дээ. Ер нь тэгэхээр зэрэг би бол тэр зүүн тал бөмбөлгөөрөө илүү явдаг. А тэгэхээр тэр хөөх булчирхаа гэдэг тэр ангаах ухаанд хэлдэг өнчин тархич нь яг энэ хоёрын хоорондох мэдээллийг харилцан бие биерүүн одоо шилжүүлдэг юм билээ л дээ. Тэгэхээр зүр тархиад хөгжүүл. Тархиад хөгжүүл. Ерөөсөө уншин, бодон, сэтгэн тархи хөгжүүл уншин өөр. Хингэргэл нүдээд ээж болохгүй нь шүү. Үгүй шүү дээ. Тэгээ тэгсэн бол өнөөдөр энэ олон улаач нараас чинь тэр агуу зүм бэлэгтэнгүүд гараад ирэх. Баг төр засах хүн яагаад бас. Тийм. Тэгэл худлаа байхгүй. За. Нэвтрүүлэг ерөнхийдөө бас жаргаж байна. За манай үзэгчдэд дахин сануулхад Манукол академийн ерөнхийлөгч Монгол суу ухаан судлаач Бат Утгангуй энэ 10 цэнхэр номыг өнөөдөр маш олон эрдэмтэн номтой усууд уншиж маш сайхан үгээр бичигдсэн энгийн юм гэдэг өөрөө агуу байдаг. Ямар нэг онол гэж ярьж байгаа юм хүн ойлгохгүй байвал тэр хүн өөрөө ойлгоогүй юм онол гэж явдаг юм шүү. Онол гэдэг бол ерөөсөө таны хэлдгээр юу лээ? Онож олсон гарч шийдэл. За, маш энгийн хэлээр бичигдсэн байдаг. Хамгийн ихний шалгуур тэр шүү гэж. Хэн ч ойлгосон тэрийг ойлгохоор. Жишээлбэл хониндоо яваад ирсэн нэг насан туршсан хүүхэд эсвэл одоо юу гэдэг Солонгосоос 18 жил ажиллачаад дөнгөж бууж байгаа хүүхэд таны яриаг ойлгож байвал одоо онол юм байна гэдэг. Тэгээ номуудыг бол уншсан байдаг. Энэ цэнгэр номууд Тэнгэрийн өнгөтэй энэ сайхан 10 ном монголчуудын гар дээр бий болсон тэр цагаас хойш та бол олон мянган шавнар бий болголоо. Яах гэж энэ оюуны хөх зэрэг бэлтжүүл гэж би асуух гээд байгаа юм л та. Тэгээд энэ 10 номоо баримт тэхлэн гаргасны дараагаар та энэ мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэдэг ийм сайхан том номыг бас гаргалаа. Тэгээд үнэхээр сурах бичиг энэ гайхамшигтай юмуудыг Монголын энэ төөрч бодилж тэгтээ гэгээр л хайж байгаа хүмүүсийн алган дээр тавьсан энэ буян танд шингэх бах. Тэгэхээр яагаад та энэ олон хүмүүст одоо хаан ухаан, хатан ухаан одоо юу лээ суу ухаан гэж заагаад байгаа юм. За тэд нар юуны төлөө бэлтгэж байгаа. Одоо манай академи дээр жилийн жилд хүмүүс илсэж одоо яг л удирдлагын академи, цагдаагийн академи ихтэй сургуулиудад намар хүмүүс илсээл сурдаг шиг яг тэр бүтэц зохион байгуулалтаар сурж байна. Тэгээ олон шавнар гарч ирж байна да. Тэгээд үгүй энэ Монгол суу ухаан чинь энэ монголчуудын ухаан байхгүй, Баттутганы ухаан биш. Баттутган гэдэг хүн энэ цаг үед зүгээр энэ сэргээж бичиж гаргаж байгаа болохоос энэ чинь монголчуудын дотор амнаас ам Монгол хүн гэдэг судраас судар дамжаал энэ чинь явж исэн юм. Бидний мах цус яс генд байгаа. Тэг тархи зүрхэнд байхгүй болсон ч гэсэн. Тэгэхээр зэрэг энэ Монгол мах цустай ястай гентэнүүд нь энийг ойлгоод
тэрэн дотроосоо сэргээд гарч ирээд тэгээ энэнд чинь суралцсан эзэмшин амьдралдаа ахуудаа хэрэглэе гэд. Тэгээ бид нар 12 оноос хойш одоо 2 дахь хичээлийн жилдээ сая заагаад дуусч байна. Одоо ирэх намар 3 дахь хичээлийн жилдээ. Ингээд 4 жил яваад манай академик одоо Монгол суухан хаан хатуу ухаанаар одоо анхны төгсөгчд маань төгсөх гэж байна. Ямар ч үслээ архинаас гарддаг юм байлээ. Юм уншдаг юм байлээ. Ном уншин, бодон, сэтгэн, хөгжин, гэгээр нь, ухаар нь, сэхээр нь. Тэр үтгэл манай шавнар над хэлжээс багшаа бид нар чинь ээж аваасаа төрөөд айл хэдийн хэлд орцсон, хөлд орцсон, бичээд сурцсан, бодоо сурцсан гэж бодсон чинь бид нар тань дээр ирж одоо бичиж сурж гэн, одоо ярьж сурж гэн, одоо бодож сурж гэн, одоо сэтгэж сурж гэн, одоо хэлж сурж гэн гэж. Хөөе энэ бүхний чи хийж штэ. Тэгэхэд ирэхээр зэрэг нэг онцлог нь ямар мэрэгчлээ вэ, хэдэн настай байна, ямар боловсралтай байна хамаагүй монгол хүн болгон сурж байгаа байхгүй. Гайхалтай сурж байгаа. Одоо хүмүүс намайг сүүлийн үед гайхаж яаж ийм хүмүүсийг бүгдийг ингэж илтгэгч лектор багш болгож чадчих. Тэгээ би хэлж байгаа. Илтгэгч нэг сарын дотор илтгэгч болгож байна. 2 сарын дотор лектор болгож байна. 3 сарын дотор багш болгож байна. Одоо би яаж энэ хүмүүсийг оюуны том лидерүүд болгох вэ? Оюун ухааны том лидерүүд болгох уу гэдэг тэр арга зүйг боловсруулад ажиллаж байна. Тэгээ одоо бол би шавнараа би хэлдэг. Та нар зүгээр л хэц ном унш. Сэтг. Ном уншихгүй сэтгэхгүй гэж үг байдаг. Уншихгүй сэтгэхгүйгээр та нар дараагийн оюуны том үйлүүдийг хийнэ гэж байхгүй. Тэгээд оюуны ноён оргилдгийн оройд гарна гэж байдгүй юм гэж. Тэгэхээр энэ Монгол миний харж байгаагаар Монголд бол оюунлаг хүн дэндүү цөөхөн байна. Дэндүү цөөхөн байна. Оюунлаг хүн, ухамсарлаг хүн бол олон байна. Оюунлаг хүн бол ерөөсөө алга. Тэгэхээр энэ Монголд нэг хідэн оюунлаг хүн бэлдээд өгөх юмсан. Энэ Монголын нийгмийг энэ оюуны зөв чигт нь хөтлөө дагуулцдаг сүргийн манлаа нэг хэдэн хүн бэлдээд үлдээчих юмсан л гэж бодож энийг хийж байгаа. Оюунлаг гэтэл одоо энэ хараа энэ одоо Германы сонгодог философч Гегель гэдэг хүн бичсэн биш. Хүн төрлөختний бүх язгууртны төлөөлөгч болсон монголчууд хүн төрлөختөнд оюун ухааныг бэлгэлсэн юм а гэж. Гэхдээ тэгтэл бид нар өнөөдөр хүн төрлөختөнд оюун ухааныг бэлгэлсэн эцэг дээдсийн үр сад бид нар өөрсдөө 3 сая ард иргэний оюуны зүгт хөтөлчих оюуны лидерүүдгүй сууж байгаа байхгүй. За баярлалаа. Одоо физикийн шинжлэх ухаан, ерөн шинжлэх ухааны эцэг Эйнштейний нэг хэлсэн үг байна л да. За нөгөө Биецад Грецад төрөөн зас гэдгийг чинь манай Чингис хаан хэлсэн гэл нэг хэсэг дарга нар баахан ярьдаг байсан. Тэгээд энэ бол Күнц хэлсэн үг байсан гэдэг шиг. Манай Эйнштейн гоё нэг үг байна. Энэ ирээдүйн нийгэм бол шашны нийгэм, оюун соёл гэгэрлийн нийгэм байна. За зарим нь бол ингэдэг. Хүн төрлөختний ирээдүйн шашин бол мөнх тэнгэр. Зарим нь болохоор хүн төрлөختний ирээдүйн шашин бол бурхан шашинч гэдэг нэг ийм үг хэлсэн гэж ярьдаг байхгүй Эйнштейн. Тэгээд дээр нь шинжлэх ухааны дээр агуу их эцэг бол дээд зэргийн шүтлэг бишрэлтэй. Дээд зэргийн юмны далд учрыг ч юм уу танин барьдаг тийм тэрнээс айдаг тийм хүн байсан гэж л. Тэгэхээр өөр хэн шинжлэх ухаанч болдгийм бэ гэд эргээд дотор бас л нэг зүүн бэлэгтэй улсууд эрдэмтэн болдог ч юм шиг. Зүүн гэдэг бол шинжлэх ухаан руу хөтөлдөг одоо хамгийн том байгалийн өгтгөн юм шиг. Ерөөсөө шинжлэх ухаанд их амжилт үзүүлээд байгаа доктор, сайенс доктор, академич болоод байгаа Нобелийн шагнал аваад байгаа хүмүүс чинь бүгд бөөнөр шүү дээ. Бөөнөр гэдэг чинь орчлонгийн дээд мэдлэгтэнгүүдийг л хэлдэг. Дээд мэдлэгтэнгүүд, дээд шинжлэх ухаантангуудыг хэлдэг. Бөөнөр гэдэг чинь. Монголын үеийн бөөнөр яасан? Тухайн үед яах юм? Буддийн шашин Монголд ороод ирсэн. Буддийн ухаанд тархиныхаа мэдлэгийнхээ чадлыг зориулсан, сорьсон. Тийм учраас Монголын удагт гэгэнтнүүд одоо буддийн шашны түүхийг хамгийн их баяжуулсан, хамгийн их хөгжүүлсэн хүмүүс байж байгаа. За социализм үед яах юм? Шинжлэх ухаан гэдэг мэдлэгийн талбараас өөр талбар байсангүй. Зөвшөөрөгдөв. Тэнд хамгийн толгой бөөнөр тэнд л одоо 90 бямбаа явгаа. Дамдын сүрэн гээд хамгийн толгой бөөнөр тэнд л хүчээ сорьсон шүү. Бөө гэдэг чинь хизэнгэрэг дэлдэг онгоц агуус буулгадаг хүн биш ээ. Бөө гэдэг чинь орчлон бүхлээрийн таньсан дээд мэдлэгтэнгүүдийг, бөөн мэдлэгтэнгүүдийг л бөө гэж хэлээд байгаа. Тийм бөө чадвартангуудыг бөө гэдэг. Тэгэхээр зэрэг бид нар энэ талаас нь харах юм бол яалч байхгүй хүн төрлөختний бүх сор болсон оюуны дээд тэр элитүүд бол бүгд л бөөнөр байдаг байхгүй. Тэгэхээр шинжлэх ухаан одоо шинжлэх ухаанд нэг юм мэдээ байдгийг. Шинжлэх ухааны нээлтийн 70% нь зүүн бэлэг дээр нэгдсэн гэж. Тэгэд наазахын жишээг авъя. Эйнштейн тэнцүү МЦ квадрат харьцангуй онлынхоо ерөнхий тэгштэглийг зүүдэндээ олсон. Менделеев үлгэх системээ зүүдэндээ харсан. Ньютон юуны таталцлын хуулиад зүүдэндээ олсон гэд. Ерөөсөө шинжлэх ухааны нээлтийн 70% нь зүүн бэлэг дээр явдаг. Тийм. Нөгөө талаас
Би өөрөө физик математик юм. Физик математикт нэг шинэ идée санаа мессеж гаргаж ирээ. Тэрийгэ теорем гэж нэрлээд тэрийгэ баталдгийг. Оюун сэтгэлгээний аргаар баталдгийг. Тэгээд логик зөрчилгүүгээр баталдаг байхгүй. Эн чинь бас л зөв бэлэг явж байгаа байхгүй. За шинжлэх ухаан бол зөв бэлэг. 2014 он болж байна. Одоо ингээд бид нар нэг хэсэг амс хийчээд намар жаахан тарийн ногоо хурааж бужигчаал 15 онтой золох гэж байна л да. Тэгээд би сүүлийн үед бас энэ улс орон ямраад зүдрээд байгаа болохоор 16 оны сонгуул хаяанд ирчихжээ. Нэг мэтгэл 16 он гарах гэж байгаа юм байна. Тэгээд энэ удирдагч нар одоо хэн байх ёстой вэ гэхээр за компани захирлууд болж чадахгүй юм байна. Үнэхээр энэ бол харагдлаа. За эсвэл одоо юу гэдгийг янз бүрийн мэрэгжилтэй улсууд бол ерөөсөө болохгүй байна л да. Энэ нэгдэж байгаа юм бол энэ соён гэгэрүүлэгч нар бол өнөөдөр бас яалтчгүй Монгол төрийн алтан жолоо, Монгол төрийн алтан арга хэмжээг бол одоо авч явах улсууд юм байна. Соён гэгэрсэн хүн шүү дээ гэж хараад байна. Тэгэхээр таны энэ олон шавнар ч юм уу, магадгүй таа ч юм уу 16 оны хувь тавилангаар 4 жилийн циклээр явж байгаа тэр сонгуульд бас ямар нэгэн байдлаар дуу хоолойтой, үзэл бодолтой, оройлсон, давмгайлсан байдлаар орж ийн тэр хувь тавилангийнхаа үүрэг буюу лидерийнхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэж бодож байна уу? Эсвэл одоо өөр бодол байна? Би бол одоо энэ 16 он бол тийм бидний тэгж явах цаг биш. Бидний өмнө хийх ажил асар их байна. Яагаад гэвэл наад мөнх тэнгэр шинжлэх ухааны ном чинь Англи, Орос, Япон 3 хэл дээр орчуулагдаад баруун руу гарч эхэлж байна. Сая би Америкт 3 сард очиод лекц уншихад Америкийн тэр эрдэмтэн хүмүүс ирж уулзсан л да. Тэгээ философийн, физикийн хүмүүс байна. Тэгээ хэлжсэн. Бид нар ертөнцийн оршихуун онол хуулийг хайгаад судалгаа хийгээд нэг нь бүр 17 8 жил болж байна гэж. За. Болж байна, ерөөсөө олохгүй байна. Гэтэл Монгол хүмүүсээс сонслоо. Таныг харин энийг ярьдаг гэж сонслоо гэдэг. Тэгээ ирж лекцэн дээр сууж ирсэн л та. Тэгээд энэ хүмүүс одоо миний энэ номыг англи дээр гаргахыг бол DC ядуу хүлээхээс гадна бас англи дээр хэвлүүлэх асуудал дээр нь бас дэмжиж хамтраад ажиллаа явуучих. Тэгэхээр тэгээд ингээд судлаад байсан чинь энэ баруунд чинь ерөөсөө энэ орчлонгийн оршихуун онол хуулийг судалж байгаа энэ лүү анхаарлаа хандуулсан. Яг энэ мөнх тэнгэрийн мэдлэг рүү, эрдэм рүү анхаарлаа хандуулсан. Маш олон судлаачд байна. Харамсалтай нь тэд нар судлаад байгаа боловч нөгөө нэгжээсээ бүхэл рүүгээ дэвшиж чадахгүй учраас тэд нар чинь нөгөө гарц гаргалгаандаа хүрээгүй шүү дээ. Монголд бол энэ эцэг дээдсийн буйнаар байж байгаа. Тэгэхээр энийг дагаад бид нар бол гадна талд энэ монголчууд гэхээсээ илүү энэ дэлхийн ард түмэн яг өнөөдөр энийг хүлээгээд хүсээд тэгээ хайгаад ирээд байж байгаа тэр хүмүүст хүргэх тэр сонирхол их байгаа учраас бид нар тийм талбарлуугаа илүү ажиллах гэдэг. За. Одоо монголчин бол нөгөө монголчууд чинь нөгөө үеийн үед Владимир Цуг бол хэлсэн байт юм л да. Хөрсөн дээрээ болон доороо ийм их эрдэмтэй ард түмэн Монголоос өөр би үзээгүй гэж. Тэгэхээр бид нар одоо хөрсөн доорх эрдэмээ баахан ярьсан. Одоо хөрсөн дээрх эрдэм нь энэ л дээ. Тэгэхээр би монголчуудыг сүүлийн үед Монгол суухан гэдэг, мөнх тэнгэрийн ухаан гэдэг алтан дээр суусан гуйлагчдгээ хэлээд байгаа юм тэр байхгүй. Тэгэхээр энийг чинь одоо бид нар дараа суугаад байгаа ш. Тэгээ энэний чинь бэлэн энэ алтан дээр суусан гуйлагч юм бол монголчууд ч бол нэг тоохгүй шүү дээ. Одоо өнөөдөр хоногийн хоолоо яах вэ? Идэж уухаа яах вэ? Өөр ширнээсээ багныхаа зээлээс яасалах вэ? Гэтэл энийг чинь одоо хүлээгээд хүсээд хайгаад ирээд байж байгаа хүмүүс байж байна. Тэдэрт хүргэе. За. За үргээр яалтчгүй одоо наазахын ганцхан жишээ ярихад манайд бол аль соён гэгэрүүлсэн сор улсын улсуудыг бол хэдийн манай өрлөгч ахын дүүс нар бол удаадараа аваачиж тэр хүмүүсийн лекцийг сургуулаараа, ихтэй сургуулаараа, багаараа, засгаараа, аймгаараа сонсож ном болгож, бүтээл болгож гаргаж биднээс төрүүлж явж байна. Манай Монгол суухан судлаач Бат Отгон гол сүүлийн үед өөр Монголд удаадараа өргөдөж Монгол сууханы энүүгээр бол одоо бүхэл өөр Монголын дунд сургуулиуд бол одоо сурах хүч хийж явнаа гэдэг дээр маш том яриа хөөрөө хийгдэж эхнээсээ бол үнэхээр дунд сургуулийн хүүхдүүд бол одоо энэ номнуудаар явах тийм ажлууд бол хэдийнэ орцсон бол явж байна. Маш олон номнуудын бол орчин цагийн технологиг ашиглаад сонсох хэлбэрээр, үзэх хэлбэрээр өөр монголчууд үздэг юм байна лээ, харддаг юм байна лээ. Ингээд үнэхээр бидний элэгт цус нэмэн тасархай болсон өөрлөгч ахын дүүс бол төрүүлж явж байна. Тэгэхээр бид нэг нэгийгээ доош нь татаж унгааж тэгээд нэг санаа амрах гээд байх биш. Үнэхээр энэ улсуудаа сонсож, хайрлаж, хүндлэж энэ улсуудаа энэ нарт тэнгэрийн дор амьд цэрүүн сайхан байхад нь урам зоригийн сайхан үгсийг өгж явах ёстой шүү гэдгийг одоо надаар хэлүүлдэг олон мянган оюунтай үзэгч нар мэдж байгаа болов уу гэж бодож байна. Нагаан буугаатай утахгүй нэг хоролтой хин хоосон чанар уу, дүүрэн чанар уу гэдэг.
Тэгээ монголчуудын нэг айгүй буруу ярьж байгаа юм бол энэ хоосон чанар, хоосны тухай яриад байна. Гэтэл монголчууд бол дүүрэн чанар гэж ярьж байсан. Буруу ойлгоод байна. Одоо жишээл бурхны шашны хоосон чанар гэдэг имийг өнөөдөр зүгээр автоматар хов хоосон гэж ойлгоод байна. Энэ бол өстой асар буруу. Бурхан багш бол эргээд яг юмны тэр дүүрсэн, халигсан хэсэг буюу тэр дүүрэн чанарыг одоо хэлж ийсэн гэдэг ийм ярих гэдэг юм л. Тэгэхээр амьдралын үүсвэлийг хоосон чанараас үүссэн гэж бас нэг хэсэг том үзэл бодол явж байгаа. Монгол суухан бол дүүрэн чанар гэдэг. Энэ дээр та бас нэг ямар бодолтой вэ? Тэг ер нь энэ орчлон хорвоог судлаад ахаар би энэ ном дээр бас бичсэн. Одоо хүртэл философчид хоёр лагерт хуваагдчаад нэгдэхгүй шүү дээ. Нөгөө материализм, идеализм гэж матери анхдагч юу, ухамсар анхдагч юу гэдгээсээ болж маргаал хоёр лагерт хуваагдсан. Одоо хүртэл нэгдэг. Гэтэл судлаад үзэхээр ерөөсөө матери гэдэг нь одоо нүдэнд харагдж гарт баригдаж шүдэнд хазагддаг бит зүйлээ хэлээд байгаа юм л да. Ухамсар гэдэг нь нөгөө харагддаггүй юм хэлээд байгаа. Гэтэл энэ орчлон хорвоод дан одоо нүдэнд харагддаг бит зүйлээс бүтсэн юм уу? Дан нүдэнд харагддаг хоосон чанараас бүтсэн тийм ерөөсөө алга. Энэ хоёр хоёулаа шүтэн барилдчихэж нөө ээж аав хоёр шүтэн барилжээж хүүхэд төрдөгтэй адилхан орчлонгийн эрэм үүдгч хүчин хоёр шүтэн барилжээж орчлонгийн бүх юм үүссэнтэй адилхан хоосон бодит хоёр чинь нийлжэж энэ орчлонгийн бүх юм үүссэн байна. Тэгэхээр энэ философчид бол хизээч энийг ухаарахгүй бол хизээч нийлэхгүй юм шиг байлээ л дээ. Тэ. Тэгэхээр зэрэг миний хувьд бол тэр хоосон чанарыг одоо жишээ нь энэ өрөө таслахаа байна. Энэ өрөө тасалгааны дотор байгаа энэ нүдэнд харагдж гарт барьж байгаа энэ бит зүйлс нь болохоор нэг өрөө тасалгааны нийт эзлэхүүний нэг 30-40% эзлээд байна л да. Нэг 50-60% нь бол ерөөхдөө хоосон байна шүү дээ. Энэ бит зүйл эзэлж байгаа нь ч яг юмтай юм байна те. А тэгвэл энэ хоосон чанарын л одоо дүүрэн гэж хэлээд байгаа юм болоо да. Тий. Тэгэхээр яг хөө ингээ ер нь бол тогтцсон нэр томьёонуудыг өөрчлөөл янз янзын нэр томьёо бол дэмэлдээ ер нь төөрөлдүүлэх энэ ард иргэд чинь те бид нар шиг судалгааны хүмүүс биш байхгүй. Тэгэхээр хоосон чанар бодит чанар энэ хоёр шүтэлцээд дүүрэн болд юм аа гэдгийг л ойлгуулчих хэрэгтэй. За баярлалаа. За өнөхөр бидний амьдарч байгаа энэ цаг үе бол шашин шинжлэх ухаан хоёрын гар барин уулзах тийм цагаа гэж бошголсон байдаг. Тийм ч учраас бид энэ цаг үеийн гэрч болон инхүү амьдарч байна. Нэвтрүүлэг жаргаж байна. Та бол олон тайлга тахилга хийсэн. Би таны нэг тахилган дээр бас өргөдөж очиод би ер нь энэ тэнд ийм оюуны том тесрэлтүүд дээр байнга очдөг юм л та. Тэгээд янз бүрийн хөлөө авалт юм гэхээс илүүтэй тэнд очиж их харах дуртай. Тэгээд олон шар толгойтууд Европоос ирчихсэн. Таныг тойроо суучихсан байж хахаар бас харж сайхан санагдчихсэн. Тэгээд би танд хэлчихсэн. Нэг хүмүүс амраал янз бүрийн хогоо аваачаа таяад үйдэг энэ Чингис уулыг тойроод ямар сайхан одоо байгаль усам нэг сайхан баярлаж цэвэрхэн болж нэг энэ утаа үнээр энэ сайхан аргалын энэ сайхан түүтгэн дунд нэг ариуссан болтоо гэж. Тэгэхээр энэ тайлаг тахилга хийж байгаагийн ач холбогдол цаашаад таны энэ одоо хийсэрч байх ёстой гэж бодож байгаа энэ тайлга тахилгын үндэсний хэмжээний одоо тийм шинж чанар нь юу юм? Одоо бол энэ би түрүү хэллээ. Бөөнөр байхгүй, тэнгэрийн улааш нар байна. Улааш нар чинь дотроо хоёр янз байна. Нэг хэсэг нь болохоор одоо энэ 100 болохоор бэлчээл уул ус дахиад авчна. Эдгээр чинь нөгөө лус савдгийн улааш нар. Ерөөсөө уул усны эзэн лус савдаг л буулгадаг. Тэд нар нь тэрийгэл тахиулахыг шаарддаг. Тэрийгэл хийдэг. Тэрний ч гавьяагаар энэ Итүүгэн тэнгэрийн байгаль сэргээд. Би бол байгаль хамгаалагч гэж нэрлэдэг. Тэд нар байгаль хамгаалагчд мөн. Лус савдгийн улааш нар л да. А дараагийнх нь бол онгодынх гэж. Тэр онгодынх нь болохоор одоо энэ удмынхаа онгод тэнгэрүүдийг буулгаад байгаа юм. Тий. Тэд нар болохоор энэ удам гал голомтоор нь засаж штэ. Тий. За тэгэхээр зэрэг энэ Монгол ч өөрөө мөнх тэнгэр заяатай. Тэгээ мөнх тэнгэр заяатай мөнх тэнгэрийн ивэл тэр тэнгэрийн бөөнөр гэдэг тэнгэрийн улааш нар гэдэг юм гарч ирэх хэвээр. Тэр тэнгэрийн улааш нар нь мөнх тэнгэрээ тагчиж, дээд тэнгэрүүдэд тагчиж, тэнгэрийн энерги хүчийг буулгаж Монгол өдлөх хэвээр. Тий. Уул усных нь улааш нар уул усаа дахиад засчихж байна. Удмынх нь болохоор удмынхаа буулгаад засаад тэгэхээр улсыг засахын тулд тэнгэрийн улааш нар бөөлөх хэвээр. Тэгээд энэ тэнгэрийн улааш нь бол одоо төрийн зарим хүн байх хэвээр. Тэгээ харамсалтай нь энэ цаг үед мөнх тэнгэртэй холбогдоод мөнх тэнгэрийн хүчийг буулгачих тийм тэнгэрийн улаач зарим байхгүй учраас тэнгэрээс надад одоо энэ заринг орлож бөөлөх ийм үүрэг ирсэн юм а. Би бол тэнгэрийн улаач хүн биш. Би бол хит цэнгэрэг дэлддэг, хоёуг өмсдөг тийм хүн биш л дээ. Гэвч тэнгэрийн зарим хүн байхгүй учраас бол надад тэнгэрийн даалгавар ирж би тэнгэрийн тусгай даалгавраар энэ одоо хоёуг өмсөөд хэцдэлдээд энэ тахилгуудыг хийгээд энэ Монгол төрийн хар цагаан алаг гэдэг сүлдүүдийг амьлуулад явж байна.
Эхний 1 жил бол би бол 3 тахилгаа бол нээлттэй хийсэн, Монголын ард түмнийг бүтнээр нь оруулсан. Оруулахаар зэрэг янз бүрийн бодол санаатай сонжсон, шинжсэн, дээр нь Монголын эсрэг янз янзын бодолтой хүмүүс их ирээд нөгөө тахилганы маань тэнгэрт хүрэх үйл явцад бас нөлөөлөд идэм билээ. Тийм учраас хаалттай болгох гэх тэнгэрээс бид нар хаалттай болгоцсон зөвхөн одоо манай академийн хийдэг. Тэгээ одоо 2 жилийн дараа энэ хар сүлтэн 5 болж бүрдэнэ. 9 жилийн дараа цагаан сүлтэн 9 болж бүрдэнэ. Алаг сүлтэн 10 жилийн дараа бүрдэнэ. Ингээд бүрдсэний дараа бол би энийг Монгол төрд өгөх ёстой. Тэгээ Монгол төр одоо тоогоод авна биз. Тэгээ өнөөдөр одоо манай төрийн сүлтнүүд чи ямар ч амьгүй. Ямар ч ам байхгүй. Зүгээр л нэг юм одоо юу гэдгийг эд зүйл болчиход байна шүү дээ. Тэр чинь сүлд биш болчиход байна. Тэнгэртэй холбоос байхгүй, тэнгэрийн ам байхгүй, амийг хадгалдаг зүлд байхгүй. Тэгээд эн чинь тэнгэрийн хүч буухгүй ингээд нэг ийм л болчиход байна л да. Тэгээл тэр ордонд орсон хүмүүс цагаан сүлднээс нь дуртаа нь ялгахыг очиж тасалж аваад байж идэг. Эн чинь төрийн сүлд гэдэг юм байдаг юм л да. Тэгэхээр энэ ажлыг ингээ хийгээл явж байна. Тэгээд яг хөө тэнгэрийн хүч бууж ил байна. Тэгээд одоо улам цаашаа улам илүү буух бах. Би тэгээ энэ 10 жилийн тахилгыг хий дуусаад би энэ хоёр хэцийг бол тэнгэрт нь өргөх ёстой. Энэ ажлыг хийчихэд энэ сүлдийн төрд нь өгөх ёстой. Төр нь яаж авч явах вэ мэдэх юм байна. За ямар ч байсан ил ертөнцид юм хийдгүү маа гэхэд талд ертөнцид хязээч тэр хийх үйлийг тасалж болохгүй гэсэн өвгдээцийн агуу санаа ариун ухаан биднийг тэнгэрээс ивэж харж байгаа тэр их хүч байгаа учраас энэ бол бас л нийгмийн шаардлага, цаг үеийн захиас өвгдээцийн зарилгаар хийгдэж байгаа ажил болов уу гэж ухаарч байна. Нэвтрүүлэг ийхүү жаргаж байна. Пицгийн шинжилх ухааны пицгчийг өнөөдөр авцарч та бүхэнтэй ярьлаа. Энийг бол ямар нэгэн одоо жирийн судлаач биш, эсвэл ямар нэгэн шашны зүтгэлтэн биш, эсвэл ямар нэгэн одоо жижигхэн бөөлдөг 200-ын мэддэг хүн биш. Энэ бол пицгийн шинжилх ухааны хүн өөрөө пицгээр амьдралынхаа хөлөл, эрдэм номынхаа хөллөлийг хийсэн хүн та бүхэнд ирж байгаа учраас ойлгомжтой, тодорхой, асуулттай, ухааралтай, сайхан яриа болж жаргаж байна. Цээж ухаанд монголчуудын хэл сэтгэхийн дороотлыг ухралтай хийж исэн юм уу. Тэгэхэд санаанд орсон та бол бас их тийм хосгүй цээж ухаантай, толгойтой юм байна лээ. Тэгээд урт хэцүү шүлгүүдийг та бол чэйжлээд уншаад хаяа ингээд ядарсан, их юм сонсцсон, бас нэг жаахан бодол болсон үед уншингууд олон хүмүүс бас баярлаж би их баясдаг. Тэгээд таныг нэвтрүүлгийг жаргаж явах мөчөд өөрийн уран бүтээлийн санд байгаа монголчуудын бичиж үлдээсэн бидний агуу хөвгдээсэн биднийг л удаж бас бичсэн энэ цагт амьдарч байгаа бичгийн улсууд биднээс явсан хүмүүсийн бас тэр шүлэг яруу найргаас манай олон мянган үзэгчдийн маань зүрх сэтгэлийг бадрааж сэтгэлд байгаа гэрлийг асааж уншиж өгнө хэмээн хүсэж байна. Тэгээд энэ бол миний хувийн хүсэлт юм шүү. За тэгээд одоо би ч яг хүүхэд байхаас урлагийн бүхэл чиглэлээр одоо оролдож хөгжиж болсорч сургуулийн ажлуудын бас толгой магнад явж исэн. Тэгээ яг сүүлийн үед бол эрдэм судалгааны ажлаа төлөхөөрэ тийм талаа зөвөр өөрөө далд хэлбэрээр жоохон хөгжүүлээд явд юм л да. Тэгээд яг шүлэг унших бол миний бүр багын хобби. Ер нь шүлэг уншихаар хөглөгддөг, их онгод ордог. Тэгээд би том лекцүүдийнхээ дараа бол дандаа шүлгээр өөрийнхөө шүлгээр төгсөгдөг л дөө. Хүмүүст ч их хүрдэг. Тэгээ одоо энд бол тэр том найргалуудыг бүгдийг унших боломжгүй юм. Тэгээ яг би Эренчингийн чой номын бяцхан сургаал гэдэг шүлгэнд байдаг нэг дөрвөн мөртийг хилээд өндөрлөө. Тэгээд хүсэл бүтээл хоёртоо эзэн болж сур. Хүн өрдөн бүтээснийг заавал дагуулахыг зор. Мэдлэг бүхнээс амсаж, мэдхийн дайтай мэдсэн хүний дэрэгдэж, мэрэгдийн дайтай зэрэгц гэж. Ийм сайхан шүлэг гэдэг. Мөн Эренчингийн чой номын Монгол гэдэг найргал дотор нэг ийм сайхан мөрөөд байт юм л да. Дэлхий дахны түүхэнд төрийн нурууг босгосон. Дэглэм сайтай цэргийн төмөр хүрээг үүсгэсэн. Тэргүүн жанжин Чингисийн мэндэл төрсөн газар Тэмүүчин хасар хоёрын тоглож өссөн нутаг. Дэлүүн болдгийг ороосон ононгийн ус ширгээг байна. Дээд судмаа орлсон овг үндсэн устааг байна. Устаагүй тэр үндсийн өрн болсон би ураг сайхан Монголынхон ялалт түүх хоёрыг уур бахархал хоёроо шавханхан дуулнам. Уушгийнхаа гурван суцыг тасартал дуулнам гэж. За баярлалаа. Үнэхээр хүчтэй, хямартай, онгоцтой сайхан мөрүүдийг та манай үзэгчдэд хэлж өглөө. Үнэхээр шинэ үеийн залуучууд бид шүлэг чийжлэх хэрэгтэй байна. Манай өвгдөөц, манай докторын хэлдгээр тэргээр нь ч юм уу авч нөхөд хүндрэлтэй цаасан дээр юм бичиж үлдээгээгүй ч агуу их оюун санаа, сэтгэлд шүлгнээс шүлгэнд одоо ийм сайхан ухааныг өгсөн байт юм шүү. Тийм учраас энэс өглөгдөн олон сайхан шүлэг яруу найраг багваралд эрдмийн чуулганы эндэр дээр ихшилж байх
өрөөлийг бас бодож байна. Нэвтрүүлэг жаргаж байна. Тэгээд бидэнтэй энэ цаг дор нэгэн тэнгэрийн дор, нарт тэнгэрийн дор ингээ хамтдаа амьдарч, хамтдаа соёл гэгэрлийн их түүхийг бүтээж, хамтдаа бас төөрч, шаналж, ганцаардалж, уйлж, дуулж явсан тэр хүмүүст шинэ амьдрал бэлгэлж, буйны их сүүн цагаан мөртөө яваа танд хамгийн сайн сайхныг, тэнгэрлэг бүхнийг олон мянган үзэгчдийнхээ өмнөөс өрөөж байна. За баярлалаа. Та бүхнийхээ ирээдүйн ажилд бас хамгийн гэрэлтэй сайн сайхныг хүсгээс гадна энэ Монгол 3 сая монголчуудын энэ цагийн энэ оршихуун хувь заяан дээр оройн дэд мөнх тэнгэрийн мөнхийн хүч нь ивэлэн одоо үргэлж асгарч буугаасай, үргэлж гийгүүлж буугаасай, үргэлж гэрэлтүүлэн буугаасай гэж хэрвээ. За баярлалаа танд. Соён гэгэрүүлэгч телевизээс Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцээр соён гэгэрүүлэх бодлогын хүрээнд 5 дахь жилдээ бэлтгэн үргэж байгаа Бага Оролт Эрдмийн чуулганы 160 дахь дугаар энэ үрээд жаргаж байна. За монголчууд зуны дэлгэр улирлууд ирсэн учраас гүүнийхээ зэлэн дээр хөдөө хонт гадаа майханд соён гэгэрүүлэгч телевизээ үзэн сууж эх орны өнцөг улан бүрээс олон мянган үзэгчид бидэнтэй холбогдсоор бидэнтэй хамт энэ соёл гэгэрлийн их зорилгын төлөө явсаар байгаа юлээ. Тэгээд та бүхнийг энэ зуны налгар сайхан өдрүүдэд Бага Оролт Эрдмийн чуулганы гайхамшигтай сайхан олон дугааруудаа үзэж ухаарлах гэгэрлийг олж авахын өрөөлийг тавьж байна. Дараагийн Бага Оролт Эрдмийн чуулганы эндэр дээр энэ цагийн судлаач, эрдэмтэд, шинжлэх ухааны доктор, профессор, агуу их соён гэгэрүүлэгч нар та бүхэндээ уулзахаар хүлээж байгааг дуулах гэж таатай байна. Ирэх дугаараар эргэн уулзлаа баяртай үзэгчтэй.